Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast Room-ийн хамтрагчаар намайг сэргээдэг, онцгой болгодог Bacchus brand. Shopee цэгийн I am Motors. I am what I am. MFT Forex. Oxbar. Гэрэл зээлийн аппликейшн. За сайн бацгаана манайхан podcast room-ийн цаашин даваар та бүхэндээ өргөд бэлэн болсон байна. Powered by Airplane. Аяли хөгжийн өрөөтэй явдаг байгаа. Тэгээд бид бүхнийг байнга дэмжиж ажилтдаг. MFT Forex, Oxbar, амон Bacchus, за тэгээд гэрэл зээлийн аппликейшн Shopee, I am Motors бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Өнөөдрийн дугаарын зочдоо та бүхний өмнө танилцуулахад бэлэн болсон байна. Подкаст маань Гэзи байна. Гангаанаар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу? За ингээд өдий олон дугаарын араас Гэзи маань Тэглээ. зочноор хүрэлцэн ирлээ. Тэглээ өөрөө санжаа шоу чинь хэдэн дугаар явуулаа? Хоёлаа чинь 60 дугаар хийсэн л шүү дээ. 60 дугаар хамт хийж байгаад одоо өөрөө зочноор сууж байгаа ч бас эвгүй л. Ааха. За тэгээд манайх бол эхлээд хэлчих ямар нэгэн дүрм мөрөн бол байхгүй. Хэдүүлээ тэгээд яста уух юм аа уугаад ярих юм аа яриад татах юм аа татаад харааж өрөөгөөд хамаагүй зүгээр сайхан өнөдөр ярих хэрэгцээгээ хангая гэж бодсон. Тэгээд хэдүүлээ яриа айгуу гоё өрнөх байхаа гэж бодож байна. Тэгээд за эхлээд Гэзигээс асууад эхэлчихье гэж бодож байна. За миний найзын хүүхдүүд бол том болж байна уу? Хүүхд том болоод та хүлд ороод яриад юм буулгаад нөгөө чагунцын ажил гэдэг штэ. Яг тийм буулгаад эхэлсэн ста хамаг гэр орон буулгаал ингээл нураагаал тараагаал сандачаал. Хүүл охин лөө? Охин. За одоо хиттэй лээ? Одоо 4 сартай. Яа, за одоо тэгвэл яг зогсч эхэлдэг дээр өөр балааг навч байгаа юм байна тий. Яваад наа чи Бүх юм руу авирж байна. бүх юм руу авираад гэр орон буулгаад тэ ээжин дээр хойноос нь юмнуудыг цэвэрлэл өдөрт хийдэж буулгаад хийдэж хураагаад байгаа гэдэг. За манай хоёрын хувьд одоо бид нар угаасаа сошиал контент хийж байгаа. Ерөнхийдөө сүүлийн үед сошиал контентуудаас ямар сошиал контентуудыг үзэж чинь, ер нь сошиал контентуудыг ямар үед үзэж чинь? Төгжрэлтэй үед. Төгжрэлтэй үед. Би амар юм ярих гэж тэгсэн чи. Ганцаардахаараа гэж хэлмэл гэж шүү дээ. Гэтэ ер нь бол тийм юм байлээ. Ганцаардахаараа жоохон хантай гэдэг шүү дээ. Тэгээ төгжрэлд бол яалтчих одоо энэ хотын замын төгжрэлд бол яг нэг урт нэг юм 20 минут 30 минутын юм гээд богиндоод байгаа хөөх. Урт тэгээ цаг 30 2 цагийн юм контентыг үзэл явуучаад яг гэрээсээ гараад төв рүү ороход яг л үзэж дуусаад яг л орж байна даа. За манай хоёрын хувьд жинхнээсээ ганцаардахаараа юм уу? Тийм. Ер нь бол ганцаардах бол хүнтэй байх байна гэдэг чинь тэгэл юм яриад баг амьдрал дээр шууд өдөр тутамдаа подкаст хийчихэн л гэсэн үг шүү дээ. Тэгээ ганцаараа байхдаа ер нь бол ганцаараа баймиргүй санагдахаараа подкаст үздэг. Одоо яар. Гэхдээ яагаад үгүй гэж те. Надад юм яагаад ч юм олоолаа сууж байгаа. Би одоо ингээ хаяа яг нэг тийм нэг юм хүний харилцаа үсгэрээ гэх юм уу? Хүний харилцаа үсгэрээ дээр үед нэг үзчихсэн нэг гоё урбан ток мок ч юм уу ингээл инээл чанелддаг ч юм уу те. Нэг юм тэр орчныг нь мэдрүүлдэг юм а давтаа сонсчихдээ шүү дээ. Тэнгүүд бүр яг нэг юм яг чинкнээсээ ганцаардлаас гарчиж байгаа юм шиг чимжиг те. Бүр яг нэг тэр орчинд нь ороод фестайн дундуур нэг ийм ороо ярьчихсан гэж бүр тэгж мэг сагдаад идэв шүү дээ. Надад бол тэг сагдаад байдیں۔ Би юу сардаа тэр нөгөө хэцүү яриа биш зөвүүн яриа хэцүү яриа шүү дээ. Зөвүүн яриаг нөгөө боогийнхын орсныг бол сардаа бол яалтч нэг үздэг юм аа. Бүр сардаа нэг үү байж байгаа. За ойрд энийг үзье даа гэлдэг. Боогийнхын орсон тэрийг үзэхээр сонирхолтой. Тэрэн дээр тэгтээ оргил бүр яг тийрэхгүй ярьдагтэй. Үгүй харин тэрдэн шүү дээ. Тийм гэж үү. Тийш. Мань нь бол тэгвэл оргилын орнд байсан бол бүр тийрээд бүр гараа явцсан байгаа. Амар тэрүүлдэг шүү дээ. Тийм үү. Том болдгоо нохож гэж юу ч яриад байгаа юм хөө. Пүүз гутлаа яриад байгаа мөгөл ингээл. Оргилын орнд өөрийгөө тавихаар айгүй хэцүү. Йоо бурхан өөдөөс нэг үг хэлээл боогийнх яг мад тавьчаад нэг хилгүү болгочод байгаа юм ч гэдэг. За та хэд штэ тэгвэл яг сошиал контентуудаас за энийг бол зайшгүй хүлээж аваад үзэндэй гэдэг тийм контент байдгүй. Яг хүлээж аваад үздэг. Одоохон тийм бол байхгүй. Таарлцсныгаа ч юм уу те. Сүүлийн үед би ч нөгөө Орос Украины дайны подкаст айгу сонсч байгаа төгжрөл түнд энэ хоёр яаж вэ те. Путин ямар яасан гэл.
Түгжрэл дундал тэгэл өөрийгөө зугаацуулаад хань болгоод машиндаа ганцаар явж байгаа болохоор. Харьцангуй нэг ойр дайгүй их завгүй байгаадаа болохоор ерөөсөө тим юм хүлээхэ болчих. Тийм. Гэхдээ яг хуу зориод нэг сонсоод нэг яасан подкаст гэх юм бол тэр бол их сонирхолтой юм бэл. Сүнсний сэрэлт гэгэрлийн тухай подкаст байдаг юм байна лээ. Тэгээд бас над шиг тэгж мэдээгүй зөндөө олон хүмүүс байгалах те нэг хоёр эмэгтэй хүн суугаал эхэлж идэг. Тэрийг яг сонсоод ойлгохын ойлгоод авах гэх ухаанаар хандаад явах юм бол тэр бол маш сонирхолтой подкастуудын нэг юм байл. Тийм. Ер нь хүнд хэрэгтэй тийм. Ер нь хүнд хэрэгтэй. Бас тийм юм та хоёр сонирхолтой юу? Дажгүй шүү. Сонирхдгүй өсгөл бүр ухаж төнгөдгөө. Ухаан шүү. Ухах. Зөө. Манайх ч бас яг тэр тал дээр 2 дугаар хийцэн штэ. Тэ. Тэрэн дээр одоо нэг хүн буюу бид гэдэг номын зохиолч Наранбаатар байгаа штэ тэ. Одоо яг энэ талаар яг ном гаргаад тэгээд яг энэ spiritual юмыг сонирхож байгаа хүмүүст өөрийг нь зам мөрийг нь одоо хамгийн хурдан хэлбэр аргаар олох боломжийг нээж өгч байгаа гэх юм уу. Наранбаатар гой орсон. За тэгээд Содо Бата Саруулуу тагшийн дугаарыг бас тийм би тэр бүгд үзсэн шүү. Нилээд хүмүүс үзэх шиг болсон. Тэгээд энэ дээр бас би ингээд тэртлийн юмыг хүмүүс сонирхдгүй байна гэж бодсон чинь Монголд айгүй их болцсон юм шүү дээ, тий. Яагаад энэ сэдв рүү ер нь энэ зүйлийг сонирхоод эхэлж юу? Та хоёрын хувьд жишээлбэл одоо өөрсдөө хүн эхэлж хайрлахаас өмнө өөрийгөө эхэлж хайрлаж сурж байгаа юм болов хүмүүс, монгол хүмүүс. Ер нь тэгэл өөрийгөө хайрлсан хүмүүс л тэгэл сүнсний сэрэлт би одоо яах ёстой юм гэдэг тал дээр төвлөрч бодох байх л гэж би бол өвдө бодож байна. Тийм учраас дээлийн хүмүүс тэгж бодож байгаа бол ер нь бол тэгвэл монголчууд өөрсдөө эхлээ хайрладаг болсон юм байна. Тэгвэл гоё хайрлалцах юм байна. Хүн амттай хүндэлдэг болох юм байна гэж л одоо бодож байна. Ер нь тийм. Надаа би тэр номыг уншиж эхлүүлсэн байхгүй. Тэгээд уншиж эхлүүл явж ирсэн чи тэрэн дээр нэг юм үг явж ирсэн. Тэр бол надад бүр ёг гэд орцсон байхгүй. Тэгэнгүүт тэр юу байсан гэхэлэр өнөөдөр дотор маргааш багтж идэм а гэд эхэлж байгаа байхгүй. Ер нь бол энэ номыг битгий уншаарай гэд эхэлж байгаа байхгүй. Тэгээ ингээ бодонгууд яг ингээд нэг миний уншсан эдгийн хуудсан дотор тэр үг бол амар ёг гэл орж илээ. Тэнгүүд нэрэл өнөөдөр дотор маргааш багтдсан юм шиг л санагдсан шүү дээ. Миний найз чи ер нь тэртлийн юм хэр сонирхдаг гэлээ. За тэртлийн юм ч л өстой сонирхдаг. Өстой хол. Та гурыг яриад ихсэн чилэр нэг орж үзмэр ч юм шиг те тэр яг юу болд яа тийм гэдэг нь сонирхмаар санагдтал ярьж байна. Тэртлийн юм л өстой мэдгүй. Хол. Тэгээ тэр Наранбаатархан ярьсан надад би тэгтээ сар энэ дээр дахиад нэг юм хэлчихье. Тэр нөө нэг яриад байгаа юм хүн нөө бодохгүй чаддгүй гээд. Тэр бүр яг үний юм бэл шүү дээ. Тэгвэл бодол яг хаанаас гарч ирээд байгаа гэдэг юм байгаад байгаа байхгүй тий. Чи одоо ингээд нэг ингээд 5 секунд чамаагүй юу ч бодохгүй байх гээд үстэй. Тэгж чадахгүй. Харин тий энэ дэнгүүд ерөөсөө энэ 7 тэрбум хүнд дотор нэг ч хүн тэгж чадахгүй. Угаасаа бодол тэгтээ тэргүй бидний толгоор ингэж орж ирж идэг. Энийг л зөв өдөртөх л ухаан л юм байгаа юм байна лээ тэр сүнсээс сэрэлтгээд байгаа юм чинь. Тий. Бас юу бодох нь чухал байгаа даа шүү дээ. Тий. Эерэг юм бодох уу, сүрэг юм бодох уу тий. Маргаашаа яах юм өнөөдрийн хоолд талах ч юм уу те гараад одоо чинь ингээд дуусаа янгууд дараагийн ажил руугаа явхад түгжрэл хэр байгаа вэ аль замаар явах вэ гэдэг юм те алхам дотомд нөгөө нэг бодол гэдэг юм байгаад байгаа болохоор тэгээд юу бодохоос шалтгаалаа. Харин тийм те. Надаа нэг асуулт байна. За Монгол улсад амьдрахад стресстэй зүйлс их байна уу? Угаасаа бүгд мэдж байгаа. За тэгвэл бүгдээрээ энийг Монгол улсад яавал стрессгүй амьдрах вэ гэдэг асуулт байна. Дэлхий дээр тийм амьдрах улс байхгүй. Үгүй яг монголчин бусад улсаас зарим нэг юмараа өөр онцгой байгаа шүү дээ. Тийм. Жишээлбэл замын төвчрлэлч гэдэг юм уу те. 50 амьдрах гэсэн үү? Би яг энэ талаар стрессгүй те. Энэ 7 хоногт бол бодсон. Юу тэгтээ тэгээд өөртөө нөгөө нэг за чи ингэх юм шүү гангаа гэдэг бодол бол эхлээд өөрийгөө дараа нь бусдыг хүлээн зөвшөөрөх. Төвжирж байгаа ч гэсэн тэр төвжирлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй. Тэрнээс өмнө би яагаад энэ төвжирээд байгаа вэ? Угаасаа би ажилдаа явж байгаа. Тийм учраас ингээд ажилд явах юм бол угаасаа л төвчнө. Энд нервтэй байх юм байхгүй. Энэ бол миний амьдрал. Окей, би өөрийгөө хүлээн зөвшөөрчлээ. Тэгэнгүүт эднэр яагаад надтай зөв ингээд төвчрээд байгаа юм бэ? Юу ч хийхгүй гэж. Энэ бол хүний амьдрал. Тэд нар ч гэсэн хийх ажил байгаа. Нэтрийгэл зүгээр л юм энгийн жижигхэн зүгээр тэгж би
төвжрэл дээр бодоогүй л дээ. Гэхдээ амар тайван, амгалан тайван, сэтгэлийн амар тайван олохын тулд хамгийн түрүүнд бол яг миний хийсэн шийдэл бол эхлээд өөрийгөө би яагаад суугаа. Би яагаад энэ дээр ингэж байгаа тий. Эхлээд өөрийгөө хүлээн зөвшөөрөөд дараа нь бусдыг хүлээн зөвшөөрөөд сурчих юм бол харьцангуй одоо энэ бол амар тайван байдалд хүрэх ганц гарц марч бол биш. Гэхдээ харьцангуй амар болоод байгаа юм шиг надад мэдрэгдсэн. Тэгэхээр одоо юу гэдэг эхлээд өөрийгөө дараа нь бусдыг хүлээн зөвшөөрөө сурчих юм бол харьцангуй сэтгэл зүрх чинь сэтгэл санаа чинь ер нь бол тайван стрессгүй болох байх гэж би бол хөвдөө бодож байна. Тэр стресстэй байгаа юм харин зүгээр өөрт бас би тэгж бодоод нас үлээд одоо тэр стресстэй байгаа юмнуудыг замын төгжрэлч гэдэг юм уу те хүмүүсийн ааш авир үйлчлэгээний байгууллагын муухай хандлага ч гэдэг юм уу тиймэрхүү юмнуудыг зүгээр өөрөө стресстгүйгээр өөрт ашигтай байдлаар эргүүлвэл бас зүгээр юм гэж боддог. Одоо төгжрэл тэгэхэд түрүүний шиг те подкаст сонсд юм уу те өөрийнхөө тань мэдэх хүнд хэрэгтэй те нэг юм мэдээд авчвал зүгээр ингээд хийд ими төгжирж ингээд тамхитаж ингээд явж явах хооронд подкаст юм уу сонсоод шин дуу ямар гарсан байна вэ? Ажлынхаа юутай холбоотой ч юм уу те өөрт ашигтайгаар эргүүлчүүл стресстгүй болов гэж бодоод байгаа сүлээ. Харин тийм тэр чинь тэгээд хүлэн зөвшөөрөлд болоо явж байгаа. За угаасаа л гэж төгжирнэ. Харин энэ цаг хугацаагаа ашигтай байлгах өөрт ашиг хүлэн зөвшөөрөхний хэлбэр болоо явж байгаа. Тэгэнгүүт тэр одоо төгжирж байгаа бидний төгжирж байгаа цаг хугацааг ашигтай болгож өгж байгаа маш олон зүйл болсон байна. Жишээ нь одоо хүмүүс энэ подкастыг сонсон тэгээд эсвэл өөр одоо онлайн хичээл юу гэдэг тийм юмнууд ингээд үздэг боломж хүлээн зөвшөөрөх боломжууд маш олон болсон гэж одоо хэлэх юм уу? Юм байна лээ. За баянаа дээр өнцөг байна уу? Би нөгөө өнцгөөс нь л ярих гэж байна л да. Гэтэ бас миний энэ өнцөг бас энэ хоёрыг үгүйсгээд байгаа ч юм биш. Минийх бас зөв ч юм биш. Гэтэ яг би өөрийнхөө хувьд бол нөгөө нэг 10 жилээ төгсөөд тэгээд их сургуульд ороод тэнгууд нөгөө их сургуулийн хамгийн ихний хэдэн жилүүдийн 100 яг Монголд байгаагүй 2 жилийн 100 Монголд байж байгаагүй. Тэгээд одоо ингээд бодонгууд их сургуульд орсон ихний 2 жил их сургуульд ер нь орсон жилийн одоо зуны амралт ч юм уу тиймэрхүү юмнууд яг нөгөө нэг төлөвшөөд тэ нэг юм за би чинь ингээд их сургуулийн үед том боловсралтай ингээд хүн болж шүү гэж ингэж нэг юм 10 жилийн сэтгэлгээнээс юм салдаг одоо юм үе нэг юм одоо яах юм үе дараагийн үедээ орж ийн гэх юм уу те хуу хүний одоо энэ хөгжил ингээд том болж шít. Тэгээ тийм үе дээр би яг 2 жил өөр гадаад оронд амьдарч исэн, ажиллаж амьдарч исэн. Тэгээ би тэр үед бол бодож исэн. Хайртай хүмүүс байгаа болохоор би энд байгаа юм байна гэж бодсон. Тэгэхээр энд бол хэцүү байгаа. Монголд амьдрахад стресстэй байгаа юу? Байгаа. Тэгээд энэ чинь мэдээж одоо хэдхэн л гэр бүл удирдаад шүү дээ, тийм үстэй. Мөн хөрөнгө санхүүгээр нь тэ бидний ийм байдалд байлгаад байна тийм байлгаж байна гэж үздэг. Тийм учраас энд хайртай хүмүүс байгаа болохоор л бид нар энд яг стресстэйгээ эвлэрээд амьдарч байгаа. Тэрнээс биш бол би тэндээс ирмээргүй байх одоо ирэхгүй байх бололцоо надад байсан бохоо одоо нэг санал офер тэгэнгүүт хайртай болохоор хайртай хүмүүстэй болохоор ирсэн. Магадгүй тийшээгээ бүгдийг аваа явуучих юм бол энд ирэх шаардлага байх. Би болохоор ингэж бодоод байгаа шүү дээ. Мөн үг гэж байдсан шүү дээ. Миний бодлоор баг мөн үгч гэж байхгүй те. Мөн үгийг хүлээн зөвшөөрчих юм бол тэр мөн үг биш байгаад байгаа байхгүй те. Гэзэ тэнэг гэдэг чинь шүү дээ. Тэнгүүд за гэзэ тэнэг байсан ч яах вэ те. За тийм байсан ч яах. Занжаа мангарч гэдэг юм ба те. Занжаа мал биз та. За би мал биз та юм байна. За окей гэдэг юм ба те. Би зүгээр тэгж бодоод тэгж хүлээн зөвшөөрдөг болчиход байгаа. Үннээ хүлээн зөвшөөрөх гэх юм уу те. Яг тэгвэл мангар гэдэг үг чинь гаргаад ирсэн шүү дээ те. Тэр чинь мангар гэдэг үг болохоос үнэн багхгүй те. Энэ зүгээр мангар гэд муулаалга болохоос энэ үгийг яах гэж гаргаж ирсэн. Мангар хүн зориулаа гаргаад ирсэн юм байна. А тэр мангар хүн өөрийгөө мангараа мэдчихэд за наа мангар гэсэн чи яах вэ гэж бодож ивэл тэр хүн өөрт ямар ч стресс байхгүй байгаа шүү дээ те. Би зүгээр тэгж тим гаргалгаа эсвэл гаргаад байгаа. Гэтэ энийг баян өдөр тутамдаа өөрийнхөө амьдралын хөвшилд авч явна гэдэг бол хэцүү. Хин нэгэн чамаа хурцээ мангар гэдэг байх юм бол би тухайн үедээ уурлана. Би бол уурлана те. Хинт хурж ирэл юм мангар гэдэг би уурлана шүү дээ. Жишээлбэл ми машиныг нэг хүээрээ мөрөгч явчих юм бол би тэнийг юм шиг за үний юм чин дээ гэж явж болохгүй байхгүй те. Зүгээр дараа нь тэрийгэ тунгаах юм билээ. Би одоо жишээлбэл энэ аргыг хэрэглээд байгаа гэх юм уу. Гэртээ очиод ч юм уу ямар нэг юм асуудалтай стресстэй үе байлаа гэж бодоход тэрийг тухайн үед нь ууралчаад за эн чинь ямар би ганцаархнаа ингэж байгаа шүү дээ те. Бүгдэнд нь л юм байгаа шүү дээ.
намайг тэгж хэллээ гэд би тийм байсан ч яах вэ те. Би гол нь л өөрийнхөө өөртөө үнэнж миний дотоод сэтгэлдээ өөртөө үнэнж байхад л болно гэдэг юмдаа итгэчихэд миний стресс тодорхой хэмжээгээр маш их хуваар ингээ байхгүй болж байгаа байхгүй. Би зүгээр ийм аргыг өөртөө хэрэглээд байгаа юм. Хэрэглээд байгаа ч яг зүгээр хэрэглэгдээд байгаа юм гэх юм уу. Нэг тийм аргаар үздэг шүү дээ. Тийм. Гэхдээ энийг бас олон хүнд яриул дээр юм шиг санагдсан. Тэр нэг сүнсний сэргэлт гэдэг байгаа дээр бас нэг жишээ ярьсан байхгүй. Тэр гэхдээ хүмүүс бол мэдэн гэхдээ одоо ингэ сэргээд өгч. Харах өнцөг гэдэг зүйл бол маш чухал юм байна. Аль талаас нь харах уу те. Тэгэнгүүт бурхан багш одоо хин гэлээд ямар нэртэй вэ байлаа да. Бурхан багш годомжинд ингэ сууж исэн чинь нөгөө нэг Ананда гэдэг нөгөө шавтайгаа сууж исэн. Тэгэнгүүт нэг хүн хурж ирээд бурхан багшийг маш амар зүгээр л ингэ байж болохгүй хүмүүдэр ингэ хараасан гинэ. Тэгсэн чинь нөгөө нэг шавны уурлаад бурхан багш бол зүгээр ингээл байжсэн гинэ. Тэгсэн чинь нөгөө нэг Ананда харааж байгаа яваад өгсөн чинь Ананда та яагаад энэ хүнд ингэ юу ч хэлэхгүй байгаа юм бэ? Энэ тэрэ. Тэгсэн чинь нөгөө бурхан багш нөгөө хараасан хүнд баярлаа гэлцгсэн. Тэгсэн чинь одоо ингээд бодоход бол бас нэг түүм мод санагдчихсан. Доромжлоод бүр амар доромжилж явахд баярлаа гэд хэлэнгүүттэй. Тэгэнгүүт тэр та яага баярлаа гэж хэлчихвэ гэд асуусан чинь ингэсэн юм бэлээ. Энэ бол түүхч байж магадгүй зөв зохиомл зүйлж байж магадгүй да. Гэхдээ бурхан багш баярлаа. Та одоо ингээд миний дотор хүнийг хүлцэх, хүлээн зөвшөөрөх одоо юу гэдэг нь те. Таны ингээд намайг хараасан маань намайг бэлэн болж үгүй юу? Гэгэрж үгүй юу? Одоо нэг үгээр те шалгаж өглөө. Миний дотор хэр буртаг байна уугүй юу гэдгийг таны намайг хараасан үйл явдал чинь ингээд шалгаж өглөө. Маш их баярлаа гэж хэлсэн байхгүй. Тэгэнгүүт тэр чинь ингээд хараагаад ах юм бол энэ намайг хараачлаа юм зөв биз та гэлтэй бодвол болно шүү дээ. Тэгэнгүүт энэ хүн намайг хараачлаа гэд харах үнз одоо амар илүү л олон юм яриад байгаа шүү. Гэтэ харах үнцгс энэ жишээн дээрээс ер нь бол юм харах үнцгэл юм бэл. Нэг юм бүр ийм бэкграунд хамгийн доороо түлэн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг үлээ. Би бол жишээлбэл одоо хүнтэй хэрэлдэггүй ширэлдэг муудалцдаг бол муудалцдаг байхгүй юу? Муудалцдаг. Тэгтээ тухайн үед нь би байнга тэгээд яж чадахгүй. Тэгтээ хамгийн доор нь би өөрийгөө яаж тавьшруулж ийн гэхээр за байж болж штэ. Яагаад ийм байж болохгүй гэж те. Тэгээ би миний харж байгаа шиг энэ хүн бас харахгүй байгаа штэ гэдгийг өөртөө үлийн зөвшөөрүүлчихэд шууд тайвшрал ирж байгаа байхгүй те. За окей. Тэгжилээ те. Тэгээ би энийг ингэж хэллээгээд би тийм биш гэдгээ өөртөө мэдчихин гэдэг чинь амар чухалчаад байгаа байхгүй. Сая нөгөө нэг подкаст эхлэхээс өмнө хамгийн том жишээ энэ ихгүй те. Яа. Баянагийн энэ яг энэ баянагийн өнцгөөс тэгшгэн харагддаг. Чиний өнцгөөс наа чин далицсан биш үү? Тийм. Яг л тэр ихгүй. Одоо шалх өнцөг хөндлөө. Гэтэ баянад бол энэ ёо ямар чамд. Гэтэ баянад бол тэгшгэн харагдаж байгаа. Чамд дали харагдаад. За. Тийм түрүү нөгөө нэг сая гангагийн хэлсэн дээр дотоо юм ярих гад. Тэр нөгөө нэг Ананда тэр хоёрыг байж хат хараагаа явсан үн би явахгүй юу гэсэн. Гэхдээ тэгсэн гэж байна. Энэ зүгээр нөгөө нэг юу энэс зүгээр авахын авчвал амар гоё бас энэ бас амар зүг юм лээ. Тэгээд тэр хүн тэгсэн гэж байгаа байхгүй юу. Тэг болсон явдал ч юм уу мэдэхгүй зүгээр хүмүүст ойлгуулах гал юм болсон явдал талаас бас ярьсан байж болно. Зүгээр бурхнаас одоо Деважин гэж үгүй та там гэж мэдхүү гэдээ асуусан гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь мэдхгүй гэдгсэн чинь үгүй та юу яриад байгаа юм бэ те там та ч одоо бурхан юм байж там мэдхгүй энэ тэр стон нэрэж стон бараа гээл те. Тэгээд тэгсэн чинь бөөн уур болол хараад зүгсэн чинь бурхан тэгж хэлсэн байгаа байхгүй. Наадах чинь тамаа гэж хэлээд тэнгууд нөгөөдөг чинь эн чинь ингээ миний дотор байдаг зүйл юм биш те. Энэ тэр гэсэн чинь тэг ингээд би одоо ингээд ийм юм байна гэсэн чинь наадах чинь бол ингээд яваачин. Тэгэхээр ингээд там Деважин хоёр бол ингээд хүний дотор оршдог. Тэгэхээр иргэн тойрноо там болох уу, Деважин шиг байх уу гэдэг чинь бидний хувийн өөрийнхөө сонголт гэдэг талаас л тайлбарсан юм байлээ. Тийш дээ тий. Подкаст румын удаагийн хамтрагчаар Shopee-ийн бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр та бүхэн хаанаас ч хэдийдч Shopee-ээс Apple Pay, Store Pay, Toki худалдаа хөгжлийн банк, мөн Pocket Zero, захим зээл болон бусад олон төлбөрийн нөхцлүүдээс дуртайгаараа өөрт тохирох төлбөрийн хэрэгслээр хүсснээ сонгон нэг доороос захиалан хөрвүүлэх боломжтой. Хамгийн олон төлбөрийн нөхцөлтэй үндэсний тэргүүлэгч захим худалдааны платформ Shopee-ийн энэ удаад бид бүхэнтэй хамтран ажиллаж байна.
За юугаар төлт юм лээ? Дуртай гараад байл. Стор бээр түлчгүү. Дуртай гараад байл. Apple Pay төлж болох уу? Дуртай гараад байл. Фактор урьдчилгаагүй авч болох юм уу? Дуртай гараад байл. Зээлэр Дуртай гараад байл. Шопигоос Дуртай гараад байл. Дуртай гараад байл. Дуртай гараад байл. Дуртай гараад байл. Ханаас ч тэдэд ч хүссэн төлбөрийн нөхцлөөрөө дуртай гараад бол хамгийн олон төлбөрийн нөхцөлтэй Shopee зэвэ. Нэрэл бүгд байт юм биш үү? Энэ сэдвэр гэхдээ ярихаар яг амар олон хүн бас байдаг юм байлээ. Тий. Тэгээд одоо жишээлбэл за яг энийг дахиад нэг жоохон би өөрөө үздэг байна. Яг нөгөө бүр их мэддэг гэгэрсэн бүр их мэддэг нөгөө одоо ном гаргацсан хүмүүсэд бол манус инээдтэй санагдчихлаа байгаа л да. Тэгэхээр бид нар ингээд зүгээр харах өнцгийнхөө үүднээс л ярьж байгаа учраас. Гэтэ тэр хүмүүст инээдтэй санагдахгүй байгаа хаа баяна. Тийм баха. Бид нар яг энэ дээрээ л явж байгаа гэдэг ч юм уу. Өөрхөн санагдах байх. Өөрхөн санагдах байх тий. Хөөхөнд санагдахгүй тэд нар чинь ойлгодог болсон. Бүгдийг хүлээн зөвшөөрдөг болсон хүмүүс. Өөрсдөө ч гэсэн бидний замыг туулсан хүмүүс хэрвээ гэгэрсэн хүмүүс үдчихээ тий. Тэгэнгүүт харин талархах бах. Ийм юм яриа байж байгаа. Өчрөө нь олоогүй олон талаа юм яриа байж байгаа. Ер нь бол талархах бах л гэж бодож байна. За жоохон хипхоп ярих уу? Тэгээ тий. Одоо жоохон химнэлийг өөрчлөе гэдэг. Хипхоп ярих уу анда? Тэгээ л да. За хипхопор сонь сайхан юу болж байна? Сайн сайхан юу болж байна яриа? Хипхопороо тэгэл клабын амьдрал үргэлжилж байна. Тэгээд 100 одоо тоглолт гэдэг юм байна шүү те. Тоглолт гэдэг юм бол одоо сүүлдээ бүр жоохон утгаа алдаад гэх санагдаад. Тэгээд дуртай ч гэдэг юм уу те эсвэл зүгээр хин дуртай нь очоод энд цэнгэлдэгтэр юм уу мөнгөний төлөө тийм үү тоглолдог болчиход шүү те. Бүр өнгөрсөн баларсан хүмүүс нь ч байна. Эсвэл ид байгаанууд нь ч байна. Энийг нэг жоох юм цензүүртэй юм юу гэдэг чанарын өндөр төвшөнд хийх ёстой яг цаг нь болсон хүмүүс нь л ядаж тоглолт хиймээр биш тийм дээ. Тэгэхгүй л нэг дуу гаргацсан, хоёр дуу гаргацсан хүүтэнд очиод тоглоод байна гэдэг ч утгагүй байхгүй. За жишээлбэл үгүй яг жишээ татвал хэрүүл болно да. Хэрүүл болно зүгээр талцсан юм болно. Зүгээр тэг юу гэж тайлбарламаар юм. Хийсэн юмтай ийм ядаж ийм зузаан одоо муугаар нэг CV сайтаа болчоод те олон хийт дуутай ингээд хүнд ярих юмтай болчоод ядаж тоглолт гэдэг чинь хүний одоо нэг тухайн тэр артистийн нэг тайлна штэ юу те энэ олон жилийн хугацаанд бид нэг ийм дуу игээд сайнтай ч муутай ч ингэсэн. Тэгвэл зүгээр нэг баг явж ирсэн нэг дуу тавьсан чинь нөгөөх нэг азар ч юм уу те нэг YouTube дээр нэг 5 сая хандлт татсан ч өө за би одоо тоглолт ихэр болчих тоглоё. Гэт нэг дуун дээрээ үндэслээд энэ дуу гайгүй явж байгаа ч одоо энэ дээрээ би дахиад тоглолт хийхэд миний дуу 6хан дуу болчиход байна. 20 дуу дуулах дахиад нэг 5 дуу хийчихгээд чанаргүй дуу хийж цацсангуудад тэрийг нэг хогийн савн дээрээс нэг цааш гаргаж ирээд ингэж байгаа юм шиг. За бас арайч тийм юм байа юм уу? Үгүй байх шүү дээ. Байгаа. Гэхдээ эн чинь бидний сонгож явж байгаа амьдралхгүй бүр энэ энэгээр ингээ амьдарч байгаа. Тэгээ өглөө босоод энэ амьдралаар ингээ амьдарч байгаа. Тэгэнгүүт тэр хувцаа олон хүмүүсийн хийсэн хүч хөдөлмөр те яагаад тоглолт хийдгийг энтер гэдэг янз бүрийн юмнууд ингэж хөндлөж иж зөвхөн мөнгөний төлөө биш. Эн чинь энэ хөгжим гэдэг зүйлийг хөндлөх хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу? Тэгэхгүй саяны жишээ шиг те 2 дуун хийд болсон чинь шуу шаан гэлт нэг тоглолт хийгээл байх ч юм одоо буруу ч байж магадгүй. Гэхдээ ер нь бол жоохон төрөмгий байна гэсэн үг юм. Мөнгөний төлөө хитрхи шуналтай байна. Мөнгөний төлөө хөгжим хийгээд тэгээ дахиад мөнгөний төлөө тоглолт хийчих гэдэг чинь одоо дэмжих хүн байна уу миний яриаг? Би одоо шүү дээ тэгвэл наад чи би сонсогчийн зүгээс би сонсогч ахгүй юу? Сонсогчийн зүгээс би ингэж харж байгаа. Стадионтой холбоотой, цэнгэлэгтэй холбоотой хэрүүлүүд ерөөсө болоод байна л та. Сүүлийн үед ч гэсэн тэгээ сошиал дээр болоод энэ ингэсэн тэгсэн цагаа өгсөнгөө яасан ийсэн ингээл бааж яах эдэтэй модалцаал ингээл нэгэн болоолох шиг байна. Тэ бодтол юм чин тэ. Би бол ингээ хөндлөнгөөс харж байгаа үний нүднээс л ярьж байгаа шүү. Тэгэхээр бас хэцүү. Одоо манайх чи өөрхий удирдлагын чанартай. Тийм. Тэгээ нэг хөрхий нэг 3 сар 4 сар оногдд юм уу да тий. 4 сар оногд. Тэгээ тэр чин ажлын өдөр хийгээд ээж болохгүй. Тийм 3 сар оногдно. Тэнгүүд чи хараа 3 сар чи 90 оногтой. 90 оног чи хэдэн 5 дахь өдөртэй. 5 дахь хагасанд л болно шүү дээ. Тэр чинь нэг тоглолтыг 7 оног л өгч байгаа шүү дээ. Ер нь бол. Тийм шүү дээ. Тэгэл дараагийн тоглолтод тайзаасаа ороод ингээл бас шатдаг ихгүй юу? Яг ингээл одоо стадионд хийсэн тоглолт болгон пик болдгоо шүү дээ. Хэдэн хувийн шатдیں۔ Талаас илүү шатдаггүй.
Ер нь бол тийм шүү дээ. Одоо тэгээд үн мөнөө өсгцэн тэгээд эн чинь бас урсгал зардал гэдэг юм чинь өгж өгч шүү дээ. Ялангуяа стадионы юм бол тийм юм байл. Тэгэл би нэг хоёр болгочих болдгоо багтаа гэж бодохоор тэр хоёр чи хоорондоо хоёул ашиггүй ажиллаад эхэлнэ гэж надад санагдаад байгаа байхгүй. Тэгвэл яг бол бүтэн дүүргэж чаддгүй мөртлөө бүтэн яг дүүрэх үедээ пег дүүрээ багтдаггүй мөртлөө дүүрэхгүй үедээ болохоор бүр ингээд дөрөвний нэгдэн ч хүн байхгүй тоглолтууд зөндөө болоод байгаа байхгүй. Тэгэхээр биднэрт нэг ийм зөв аргыг нь олсон менежмент л хэрэгтэй болов гэж бодсон. Одоо стадионоо сайжруулдаг ч юм уу эсвэл бол нэг тийм зөв аргыг нь олох. Тэрнээс биднэрт шинэ стадион дахиад шинэ стадион бол хэрэггүй байх гэж бодоод байгаа шүү дээ. Гэтэ би буруу бодож иж магадгүй шүү. Гэтэ яг шинэ стадион хэрэгтэйгийн хувьд хэрэгтэй те гоё олон улсын стандарт нийцсэн те. Тэнгууд одоо жишээ нь санхүүгийн талаас нь бодоод үзэхээр одоо 5 сар тэр чигээрээ тоглолт 6 сар тэр чигээрээ талан тоглолт байна 8 сар тэр чигээрээ 9 сар тал тэр чигээрээ. Тэгэхээр бодоод үзэхээр нэг хүмүүсийн одоо бүгдийг үзлээ гэж бодъё заяа. Би зүгээр нэг сонсогч оюутан хүүхэд байлаа гэж бодъё. 8 тоглолт байлаа гэж бодъё. Тэгээ цэнгэлтгэд ч юм уу хаанч үгүй. Сошиал парк дээр ч үгүй юм уу. Энэ 8 тоглолтыг бүгднийг үзмээр байдаг. Үзмээр шүү дээ. Хагасаа найз нартайгаа очиод, найз зөвхөнтэйгээ ч юм найз нартайгаа очиод. Тэнгууд тэр хүүхдүүдийн санхүү хүрэлцэхгүй байхгүй. Нэг жишээ нь тоглолт нь за 80 мянгаар билет аваад ялаа гэж бодоход чинь очиод видж уух юм тэгээд ирж очих таксины мөнгө төгрөг гэхээр нэг хүүхдээс бараг 150-аас 200 мянган төгрөгийн юутай болчиход байгаа байхгүй юу? Зардалтай болчиход байгаа. Тэгэхээр оюутан хүүхэд за бачи энэ бүр болохоо гэж санаалгаад хуваалцаа. Шүлэндээ хаад байгаа юм шүү. Заавчлаа. Буруу болоо. Буруу. За шүлэндээ хуваалцаа. Тэгэхээр тэр нэг хүүхдүүдийн санхүүн дэлэхгүй байхгүй. 8 тоглолт үзэхэд тэр хүүхэд за нэг зөөх чигээд ажил хийдэг байлаа гэж бодоход бүтэн 2 сар ажиллачаад зүгээр тоглолт үзэх гэж ажиллаад байгаа юм эсвэл хичээлийнхээ ар гэртээ илүүчлэх мөнгө нь илүү гарахгүй болчиход байгаа. Нэг бодлоос. Тэгтээ яг тэр асуудлуудыг шийдэх гээд одоо юм зээл аппликейшн мэшин нэтэрээ бас яг тийм юмнууд байгаа юм л та. Хай пеймент тий 2-3 төлтөр гаргадаг л болсон тийм билээ. Өмнө нь одоо 2 цэнгэлдэх барий гэж ярихаас өмнө тэгээд олон чанартай сайн уран бүтээлчтэй болох хэрэгтэй байхгүй. Тий. Цэнгэлдэх гэдэг газар чинь тэгэл наадмаас өөр зөндөө шоу болно шүү дээ. Тэгээд энэ чинь гоё шоуд, концертууд болж явах хэвээр. Тэнгүү тэгэл хин дуртай очиод хийждэггүй. Тэгэл үнэхээр амар олон чанартай гоё уран бүтээлчтэй бол 100 цэнгэлдэх барьсан ч юу яах вэ? Тийм үү. Гэж бодож байна. Одоо тэгтээ яг цэнгэлтийг нэг юугаар бодоод байна те. Дан хипхопор хийдүүлээд төсөлж штэ. Тэгтэл цаан чинь нэг зөндөө юм байгаа штэ. Харин би наадам байгаа. Тийм нийтийн дуучид мочд чинь одоо жишээл жавхлан ах махын тоглолтууд пегл болж ирсэн штэ те. Гэх мэт чинь ингээ зөндөө тоглолтууд байгаад байдаг. Тэгээд би харин энэ дээр зүгээр боддtiin энэ нойлын асуудал гэж нэг юм дандаа яригддаг асуудал байна. Энэ дээр жишээлбэл одоо та хэдийн хувьд бол цэнгэлттэй холбоотой тоглолтууд ивэнтэд зөндөө л оролцож исэн хүмүүс. Нойлын асуудал ер нь хэр толгомдож байна. Хүмүүсийг хаан ч ер нь тийм дээ. Жижигхэн одоо UB палсч болсон нойлын асуудал нь бас. Хүнд шин. Очоод очрлон тэгээд тэр үнэр та нар тэ гэдэг асуудлууд бол бас их л байна. Аль чадгаараа л зохицуулж байгаа. Бид нар Чикаго, LA одоо юу гэдгийг Сан Францискод очиж тоглолт үзээгүй. Тим амар том одоо саунд очиж бүр амар тийм дэлхийн өндөр түвшний цэнгэлтгэд очиж үзээгүй байхгүй юу? Монголд байгаа монгол хүмүүс боломжоор л байгаа. Тэнгүүд энэ дэр чи ахаал нөгөө хүлээн зөвшөөрөх гэдэг юм хараад ирчихгүй. Өөрсдөө соёлтой тэрэн дээр зохицоод гол нь хүмүүс маань, үзэгчид маань, сонсогчид маань одоо тийм ямар ч шоу болсон ба үзэгчид маань өөрсдөө одоо тийм Монголд байгаа юм байж тийм өндөр хөгжилтэй Европын оронд байгаа юм шиг эго зан тийм юмтай байх шаардлага байгаа. Гэхдээ яг хөө цэнгэлдэг чинь тэгээд нөгөө байж болох одоо хамгийн л одоо юу хэмжээгээр 0 амартай шийдсэн гэсэн. Байж болох хэмжээгээр өөрсдөө хэмжээгээр. Мань хэдэл болдгоо шүү дээ. Би болохоор энийг play time-тай харьцуулж ярмаар байгаа. Тэглэнгийн play time гэхэд чинь яг тэр асуудал бол бүр дэндүү супер шийдсэн байсан байхгүй юу. Тэгээд өстой нойлын асуудал огт гараагүй шүү дээ.
Тэгээ бодохоор бас нэг жоохон шийдэж мэрж. За болохгүй юм байдаг байлгүй дээ. Болохгүй юм байдаг байлгүй. За тэгвэл түрүүн ярьж ин л та уран бүтээлчдийн тухай ярьж шүү дээ. За энийг тэгвэл дүүрэх уран бүтээлчд нь хангалттай биш байна. Уран бүтээлийнх нь чанар юм байна, тийм байна гэдэг дээр мааханд өнцөг байна уу? Ер нь Монгол хипхоп уран бүтээлчдийн чанар чансаа ер нь хэр дээшилж байгаа вэ сүүлийн үед? За яг аудио тал юм уу, клип тал дээр, видео тал дээр, продакшн тал дээр бол хангалттай л олон улсын төвшөнд дуургаж ийн клип, одоо гадаадын клип шиг клипүүд хийж ийн те. Гол нөгөө нэг дууных нь юу мэрн миний л бодол шүү те. Миний л бодол. Тэнгуут нөгөөдүүл чинь юм худлаа юм дуулаад байгаа надад ерөөсөө таалагддаг байхгүй. Байхгүй юм а дуулаад, хийсвэр юм дуулаад тэг үг бичих гэж зохион бичлэг бичээд тий. Би ингэдэг тэгдэг би юм гэдгийг зохион бичлэг бичээд байгаа надад ерөөсөө таалагддаг. Байхгүй юм а дуулаад байгаа. Яг зүгээр би ингэж ийм машинтай болно, би ингэнэ тэгнэ гэд тий ирээдүйд тгий инги гэд дуулвал бас өөр. Тэгэхгүй бол надаа байна. Надаа ийм их мөнгө байна. Би ийм хэрэгэлдэг тэгдэг гэд тэгээ монголчин жижигхэн тэнд таарахаар яг тэр дуулж байгаа хүмүүс чинь тийм биш байгаа тоххой. Тэгэхээр харахаар миний инээ түрээдэг чи болооч. Юу ч байхгүй нэг би тэ ингэдэг тэгдэг би ийм надаа ийм юм байгаа зүгээр нэг материалын талын юмд болоод байхгүй. Би ингэдэг би ийм бүдтэй би ийм худлаа юмд болоод байгаа. Тийм учраас би бит хоёр манай хамтлаг хайрын дуу гэдэг байх шүү. Тийм учраас. За манай ирээд энэ тал дээр юу гэж бодож байна? Ер нь сүүлийн уран бүтээлчдийн чанар чансаа, уран бүтээлийнх нь чанар ер нь хэр байна? Хэр дээшилж байна? Би бол айгүй сайн болж байгаа л гэж бодож байгаа. Би амар Монгол уран бүтээлчдийнхаа дуу айгүй дуртай байх шүү дээ. Сайнны хувьд сайн. Тэгэхээр олон улсын төвшөнд гарахаар ч юм уу те энэ тэнд очиод дууг нь сонсоход микс мастерын гологдохоор ч юм уу те. Тиймэрхүү юм дээр бол зөвхөн сайн ажиллаж байгаа. Ер нь тийм. Тэгээд эний чинь тэглэж нөгөө урлаг ялангуяа хөгжмийн зах зээлийн урлаг яг ингээд нөгөө нэг дөрүүлээ сууснаа шүүгээд ээж болохгүй л ертөнц болчихж байгаа юм л да. Тэг хэрвээ дөрүүлээ шүүхээр бол камергүй яг гоё моолж ярьдаг. Ярил илүү гоё бах. Тийм. Тэгэхээр бас тэр талаас нь бас хүндэлж чинь гэж хөгжмийн урлагийн салбарыг бас хүндэлж чинь миний хувьд. Зөв. Окей. Гангаад байна уу? Надад одоо тэгээд гол нь тэгээд худлаа дуулж байгаа ч гэсэн үнэн дуулж байгаа ч гэсэн муу хийж байгаа ч гэсэн сайн хийж байгаа ч гэсэн энэ зүйлийг хийх хүсэлтэй байна гэдэг чинь үнэхээр гоё зүйл байхгүй. Зүгээр л микний ард дуу дуулаад ямар нэг юм бүтээ, юм дуу бүтээ одоо өөрөө гоё харагдъя, өөрөө лаг болъё гэж хүссэн ч хамаа алгав. Гэхдээ л дуу бүтээ гээд энэ зүйл цагаа зарцуулаад хийхийг хүснэ гэдэг чинь жинхэнэ хүсэл байхгүй. Тэгэхээр одоо худлаа дуулсан ч бай, үнэн дуулсан ч бай, шүүх хүмүүсийн шүүг. Гэхдээ би бол бүгдийг хүндэлнэ. Окей. За, би өмнө нэг хэнийг багнаг рүүкийг оролцож байхад нь асууж ирсэн. Тэрэн дээр бол all time гэж асуусан чинь тэрийг шин цаг болгоцсон. Та хэдийн бодлоор шүү дээ. Би сагсчдаас бас асуудъя. Та хэдийн бодлоор бүх цаг үеийн шүү заяа. Яг хипхоп хийдэг монгол артистуудын гарааны 5-д хин багтах бай. Гэхдээ энэ зүгээр л та хэдийн л өөрсдийн үзэл бодол шүү дээ. За. За танаас эхэл. За би одоо энэ тэр хиний таны л хувьд шүү дээ. Мондагийн одоо хүртэл шүү дээ. Тэр дотор одоо ганг бейж орж болно шүү дээ. Ийм хүм яачгаад тэгээ дараа нь хар тасаас ахуулаад гэсэн үг юм уу те? Тийм. Өө хил амд наад зүг чиний л бодол шүү дээ. Тийм. Миний л бодолтой тэгээ тэрийг нань хүмүүс ойлгохгүй чи юм тийм. За гарны 5-д сагсаар л ярьж байгаа шүү дээ зөвхөн. Сагс шиг гарны 5-д нэгвэл цаатах байна. Боогях, Мөнгөнах, Бат өргөлөх, хамтлаг бол байхгүй юм. Тамир. Хамтлаг бол байхгүй юм те. Хамтлаг гэхээр утгагүй болчиход юм л таа. Нэг бодож болно шүү. Энийг нөгөө толгомдчихж байгаа учраас баг нэг 5 хэлчин. Тэгээд дахиад засч болно те. Окей.
За хин За энэ зүгээр яг санах боогах мөнгөнөх Батөргөлөх Тамир. За ингээд яг сооло гэвэл энэ. За тэгвэл яг хамтлагаар нь гэвэл I Stop Digital. За окей. Нэг цүгийнхэн. Хоёр хүү клик бүүн. Клик бүүн. За окей. Жигээр хоёр ингээд салгачлаа тий хамтлаг groups гол ингээд яг хувь хүн ингээд за окей болчихлоо шүү дээ. Хариулаарай. Чи хариулаач. Би бодож байна. Би хэлж яах вэ? Тэг. За. Минийх бол би бүр хамтлаг хувь хүнтэй хойлол хэлчих дөө. Би яг дижиталыг сонсч өссөн байхгүй юу? Дижитал угаасаа байгаа. Тэгээд iStop-ыг би сонсч өсөөгүйч iStop надад сонсогдсон байхгүй юу? Тэгээд ч угаасаа Legacy амар. Би iStop-ыг угаасаа багтаана. Тэгээ би энэ дээр opposite-ийн нэрлийг оруулна. Тэгээд би шууд Тамирыг оруулна. Тамир зүгээр шууд бүгдийг ингээд гараад ирж байгаа гэж би хувьдаа бодож байгаа. За би 5 дахь бодож идэх үү? Яг энэ дөрв бол орж ирж байна. Гэтэ 2 хүн гэж бас амар бас орж ирж байна. Тэгэл 2 хүн орж ирэнгүүт надад Snap орж ирж байгаа байхгүй юу? Окей, бас Snap байж болж байна те гэж бас орж ирж байна. Гэтэ энийг би нэг жоохон бодоод. За энэ хооронд нь хэлж явах юм байна уу? Тэгээ. За. Opposite. Татар. Пүртэр. Тамир. S&I. S&I. Клик бүүн. Бүр all time гэвэл яг миний амьдралын турш. Энэ дурддаггүй бас өчнөө амар хамтлагууд байгаа шүү. Тийм. Эн чинь тэгээд бүр нөгөө нэг одоо юутай болчлоо шүү. Хамтлагтай, crewтэй, тэгснээ соолотой нь оруулахаар болгоо хийчих юм та. Нэг хүн гэж байгаа чи. Салгаа хийж юм чи. Харин тийм. Тэгэхээр ч бүр амар болчихж байгаа юм. Тий. Одоо тэгэл флаш, тий. Snap Ямар ч тайлбараа хэлж болно шүү дээ энэ дээр тий. Энийг би яагаад гэвэл ингэсэнгүй гэдэг юм чинь зүгээр л хүн хүний өөрийн л үзэл бодол ш. Тэрнээс тэр тэрийг тэгчлээгээд хин нэг нь чичилж байгаа л бас тэр хүн зайл ш дээ тийм үстэй. Фанк бит ч байж болж, даалаач байж болж тэгмэчлэн зөндөө Монголын хипхопын нэг түүхэн өөрөө их засчуулна гэдэг юм л та. Би гэхдээ энэ дээр татарыг оруулж ирэх юм байна. Ми тавт угаасаа татар юм байна. Сая ингээл татар SNI фанк бит ч юм уу орж ирж байгаа гэсэндээ татар бол яалчгүй л орж ирэх юм байна. За миний тав бол яг л юм байна. Би эндээс л хөдлөхгүй. Болсон. Энэ дэр бол бүр яг нэг юм ааш. Opposite инрэл гэдэг юм ааш. Opposite инрэлт бол би үнэхээр аимшигтай дуртай. Оюун санааны төвлөрлийг сайжруулж, бие бэлдрийн чирэг байдлыг дэмждэг өдөрт нэгийг уухад тэр өдрийн туршид таныг сэргэг байхад туслах болно. Намайг сэргээдэг, онцгой болгодог Бакус. За миний гарааны тав бол юу юм бэ? iStop. Тэгээд татар, лойчсон, майцүү, монстар. Лойчсон гэж ингээл байгаа байхгүй тий. Тий. Лойчсон, монстар. Тэгээд iStop, татар. Нэг нь юу лээ? Майцүү. Майцүү. Гэтэ одоо ингээл лойчсон ингээ бодонгоо тэд нар чи 2009 оноос хойш юм хийсэн хүмүүс байгаа байхгүй. тий. Юу вэ? 16 жил. 16 жил хийцэн байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь бас legacy болоод болохоор болцсон байгаа байхгүй тий. Тэгэхээр бас тийм тий. Лойчсон гэдэг нэг бүр ингэ тархитлогоон дотроос бүр аваа шидсэн явж штт. Одоо гинжим штт тий. Гинжим байлаа. Тий. Ийм байна. Талигач байна. Тийм тий. Гинжим гэдэг хүн чинь бас нон стоп байна штт тий. Тийш одоо хүртэл юм. Бүр үнэхээр нон стоп байна тий. За дараагийн асуулт. За одоо гоё 5 дуу нэрлэе заяа хипхоп. За ямар 5 дууг ерөөсөө бас гарааны 5 дуу. Yes. Хипхоп тий. Тий шүү дээ. Жинхэнэ гоё асуулт байгаа шүү дээ. 5 гарааны дуу гэдэг. За нэгтвэл тэгэл iStop ойлгох хэрэггүй байна шүү дээ. За том жижиггүй бүгд мэдчихэж байгаа шүү дээ. За тэгээд надад бол яг юм 2 дуу, 3 дуу бол цээжинд бол за энэ бол угаасаа гэд бай. Мондаг юм аа. Миний мондгийнх шээ энэ. За одоо тэгсэн чинь дуу гэсэн чинь ярина сте. Ачаадалж шүү. 30 гэж санаж орж ирлээ. 30 гэж байна.
Нэг дуу байгаа. Тамирын уу? Аа. За би илчгүү. За. Дижиталын чамда. Аа. За ойлгох хэрэггүй хайр. Аа. Тэнгүүдлээ 30 орж ирж байгаа. Би энэ 30-ыг яага багтааж ийн гэхээр энэ чи өдийг хүртэлх штэ те. Би ер нь ингээд нэг дууг амар олон сонсдог төрлийн хүн л дээ. Ер нь 30 та ч хүн амт марахгүй бах уу? Тий. Айгу олон сонсдог. Гэхдээ би хагас жил Нэг дуу сонсож байна. Өдөр болгон сонсож байгаа одоо өөрөө итгэж байгаа байхгүй юу? Окей. За энэ яалтчгүй орж ирж байгаа юм байна. Тэгэл угаасаа байж идэг 30 байгаа. Тэгээ нөгөөх нь татарын сандгал санаа гэдэг дуунд би амар дуртай. Тий, сандгал санаа гэдэг дуунд дуртай. За би 5 дахь дуун дээр бол 5 дахь дуу юу? 5 дахь дуу би яг Ice Top-ийг сүлжээ гэж бодож байна. За сүлжээ бол бүр бат орж байгаа минийхаар бол. За жоохон бодъё гэвэл яг сандгал санааг жоохон бодож болох юм. Гэхдээ сандгал санаад би өөрөө амар дуртай учраас. Гэхдээ энэний оронд нэг өөртөө гэдэг бас дуу байгаа шүү дээ. Татарын өөртөө бас ч гэж болж байгаа байхгүй юу? Тэг ийм байна. Минийх бол ийм байна. Би энэ дээр бол нэг яг солихгүй хаа. За минийх бол ямар ч сан ойлгох хэрэггүйгээр энийг бол all time hit гэж бодож байна. Тэгээд үлдсэн дөрвийн яг зүгээр өөрийнхөө нэг ажлын онцлогоор гэх юм уу клабад яг гоё хүмүүс бүжгэлдэг гэдгээр нь MC Ариука тааза хөдлөг. Luminoгийн freestyle. Snap-ийн jump. Хүний их гэдэг дуугаас орж ирэхээр л. За тэгээд Rookie өөрийнхөө. Фүү тийм. All time дээр те. Гэт энэ 5 дуу. Окей. За. Минийх шүү дээ. Улаанбаатар. Ингээд идэм аян дуу ярих. Улаанбаатарын нулимс. Улаанбаатарын нулимс тийм. Яа чи цуг Улаанбаатарын нулимс. Хонхны дуу. Помпон. Йоо. Тэгээд нэг нь болохоор сая бодож байгаа яга мартчихваа. Тэгээд Эсен дайн юу мөнгө. Тэр дуу. Окей. Тэгээд одоо юу штэ? Ванкушийн нөгөө нэг Ванкуш штэ. Ванкуш гэдэг дуу юм уу? Тийм. За ямар дуу гэдэг юм? Ванкуш. Жохон аялж болох уу? Тэр чинь Ванкуш гэдэг дуу штэ. Харин би Ванкуш мэдгүй. Excel-ээр чадахгүй бол бид нэр заалга 6 гэдэг. 6. Тийм 6 гоё дуу шүү дээ. Хонхны дуу мó яагаад бодсон? Хонхны дуу хүүд байна. Хүүд байна шүү дээ. Хүүд бас амар дуу шүү дээ. Буруу газар зүв цагт байна шүү дээ. За засч болно шүү манайхаа. Окей, засч болно шүү. Засах боломжтой шүү. Хакуна матата байна. Тий. Амар дуунаас байж. Би бол хүнийхийг чигчмээр санагдаад ах ямар хэцүү юм бэ чи 5 гэхээр ямар хэцүү юм бэ за Чийл өөрөө гарааны 5 солиолоод. За окей. Татарын заяа ахын Улаанбаатарын нулимс. Инэрлийн Runaway. Гурав дахь нь болохоор нөгөө хин G ахын 48 такт. Дөрөв дахь нь болохоор Rocket Bay-ийн бэртгчин. Тав дахь нь болохоор Vanquish Fortuna. Fortuna дээр пангас хэсэг амар тэ. Яа тэр нэр амар. Миний л хувьд Гулгаад байгаа. сая орж ирсэн та. Одоо яадаг вүлээ? Хангар Peach комент. Fortuna бүгдээ яда юу болох зөмөрөө зай гэлсэн шат шүү дээ. Аа Миний 5 бол та 15-ыг бол хаах шах юм. Runaway no joke show bro. Runaway амар шүү дээ. Амар. Тэгэхдээ одоо бодохоор бас одоо модоо бас орж ирмээрч юм шиг санагдаж байна гэж бодсон чинь Лэлтогийн тийш. Одоо ч бас Trap genre-аас Trap 803 Trap genre-аас Түг ахын алгасыг та нар мэдэхгүй юм уу? алгасыг бол бас амар шүү дээ. Алгасыг гоё шүү. Зүгээр амарын чах зүгээр айгу гоё. Өглөө ингээ өдөр ингээ сонсох юм бол айгу гоё. Минийх гэдэг үг байна. оо минийх бас амар те. Хөөе энэ тавар тагтахгүй мэн ямар хэцүү юм бэ? Айгу гоё дуунууд бол авсан л тий. Харин тийм юм те. Би зүгээр 5-6 болгож байна. Хүнийхийг нэмээд. Хүнийхийг нэмээ. За баярлаа. Өөр нэмэх дуунууд аа. Юуны хүнийхэн? Luminoгийн хүнийх. Тий. Намайг дагаа цинг минь гэж бас. Намайг дагаа. Тэнийг болгодог л ба шүү дээ. Би бол тэгвэл нэмэх юм бол Barney Bog-ыг нэмнэ. Barney Bog-а. Opposite Barney Bog гэдэг юм.
За Кичи гэдэг дуу шүү дээ. яа тэр яс наа чи гээчээ. Кичи бол тэгтээ үнэхээр гоё дуу шүү. Ингээд тагцсан. Тийм. Ингээ яриад байвал дуунууд бол зөндөө байгаа Монгол. Гэтэ тэр нэг зам бид хоёр бол хүүхдтэйсэн та хоёр бол бас нэг жоохон сахилахгүй л хүмүүс байсан байх. Тэр үед бол нөгөө Pretty Lady гардаг зам. Тэр бас амар гарсан те. Pretty Lady гарсан зам. Цэцгийн дуунууд бас зэрлэг шүү дээ. Миний пүүз байна. Цэцгийн баяртай ч юм уу юм шиг шүү. Тийм тий. Саяны ихтэй Фортуноос цөм шааж орж ирж шүү. Фортуна амар шүү. Амар доо тий. Амар доо. Тэгээ дуу гэснээс одоо яг нэг Монголын юун дээр хипхоп дээр бүгд л рэпер болоод байгаа болохоос яг юм гоё яг цэвэр R&B дуулчих юм бас байхгүй болчиход байна тий. Энэ бол мангар том орон зай юм ингээд хоосон орхигдоод байгаа байхгүй. Үзүүл үзэн шүү. Даашаа шүү дээ. Даша. Оо е, Даша. Даша орж ирж болж байна. Ганга орж ирж болж байна. Вандэ орж ирж болж байна. Тэгээ яг одоо миний нэг харж ирсэн нэг оргил гэдэг залуу байдаг шүү дээ. Тийм. Оргил яг гоё юм хийвэл болноос амар гоё арга явахгүй. Тийм тий. Бид дөрвийн мөн үү? Бид дөрөв оргил. Маничеста жинхэнэ Коршонкны ханд шүү дээ. Гүйл тэгэл одоо хамгийн сүүлд нь одоо хийн тэгээд BX-ээс хойш одоо өөр яг тэгээд цэвэр R&B гоё дуулж байгаа хүн байгаа. Нэр бас шахахгүй тий. BX шиг яа. Би яг ч тэр үнд дуулва гэж харамсдал хүмүүс бүүлсэн шүү дээ. Тэр нөө сүулд Newstar-аа юу болоход дууны шинжилэл хийгдэхэд тий. Тэр ч үгэн тийм прожект байхгүй. Тэгсэн чинь бүр миний таньдаг урлагийн хүмүүс хүртэл BX бол BX юм байна уу гэд Facebook найзууд үжиж миний нүрл 2-3 удаа цогж байгаа юм шиг. Тийм өгдөлтүүд ирсэн. Гэтэ Баянагийн тэр нөгөө нэг сүлд хиний дууг дууссан шүү дээ. Iceman зүр сод хоёр Локитэй хамт болдог. Йоо тэр бол хэвээр үнэхээр амар гоё шүү. Би тэрийг бүр нэг хэсэг хэвээр мэдэрт мут юм шиг сонссон шүү дээ. Тэр амар гоё. Тэгээд ерөнхийдөө юм дуунуудыг бас ингэж сэргээж дуулах нь өөрөө амар гоё юм аа. Одоо ер нь сүүлийн үед гэхдээ энийг амар их хэрэгжүүлж байна те хүмүүс. Тийм. Тэрний талаар гэхдээ яг гардайх бол байнга л тайлбар тавьж байдаг шүү дээ тийм. Яг зөв ингэх ёстой гэл тех ёстой гэл. Яг хөө энэний тал дээр бол одоо манай хоёр ч гэсэн мэдж байгаа энэ тэр манай найз мэдж байгаа. Би яг нэг ийм прожект одоо энэ жил эхлүүлнэ. Хуучны дуунуудыг сэргээх гэдэг юм те. Ремикс их. Өөрөө DJ юм байна. Ийм прожект эхлүүлэх гэдэг яг одоо бол яг нөгөө нэг дуунууд нь бол сонгогдсон. Зүгээр яг жоохон бодоод яаж хийх вэ хүүд найруулганы жоохон юм дээр л байна. Гэхдээ энэ жил яалтчгүй яг нэг юм хуучны марцсан. Одоо ингээд хэдүүлээ яриад сууж ихтэл гинт хүнийх гэж орж ирэл те. Татаар байсан байж гэдэг юм. Дөрвөн зүг снэпийн дуунууд байна. Хүмүүс ингээд мартцсан байгаа хөөхгүй. Тэгээ одоо жишээ нэг сүүлийн 5 жил дотор гарсан дууг л ер нь хүмүүс сонсоод ш. Тэгээ тэгвэл тэр хаа байсан урд 10 жилийн өмнө гарсан дууг хүмүүс мартцсан байгаа. Мөнгө гэл ороод ихт нэрээ тийш дээ мөнгө гэдэг дуу. Мөнгө бол бас тэнийг ойлгодог дуу шүү дээ. Ингүүд нөгөө нэг сантахын хэлсэн үг гэдэг чинь хуучин зүйлийг сөхөхөд баг шинэ болдгийн гэдэг шиг. Бүр 10 жилийн өмнөх дууг одоо үеийн дууралттай одоо үеийн нэг артисттай хуучин артисттай ингээд дуулахад бас хүмүүс нэр энэ дуу чинь ингээд өнгөрсөн баларсан бүх юм нь бодогдоод ч гэдэм үү. Тэгээд тэр хуучинч хуучнаасаа сэргээгдсэн байдаг хөөхгүй ер нь бол. Тийм үстэй. Эмтэй санал нэг байна уу? Подкаст рүүмийн хамтрагчаар технологид суурилсан захим зээлийн үйлчлэгийг үзүүлэгч гэрэл зээлийн аппликейшн бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Та бүхэн App Store болон Play Store дээрээс гэрэл гэж бичээд аль эсвэл манай YouTube-ийн description хэсэгт байгаа линкээр орон аппликейшнээ татах боломжтой. Таны зээлийн нөхцөл бүрдсэн тохиолдолд 24 цагийн хэдийд ч ердөө 3 минутанд зээлээ тооцоолох боломжтой. Гэрэл зээлийн аппликейшн таны санхүүгийн гэрэл. Одоо нэг юм асууя. Одоо нэг юм хайран гэдэг үг байгаа шүү дээ. Хайран. Одоо тий яа тэр олон нэст үнэхээр тийм гоё байсан шүү дээ. Хичгүй явдаа өстэй. Хайр уран бүтээлч гэж бодож явдаг тийм хипхоп артист байгаа юу? Гаавна ах байна. Яг өдөө хүртэл ингээл дуугаа зогсохгүй ингээ хийгээ явжсэн бол нэрээ үнэхээр drift зөвлөгөөг заалаас энзүү гэлтэй жоон мохтой сонсдог л байсан. Тэгээд тэр нэг шатхууны мангас цангастай бүр майн уншиж байгаа юм шиг флоптад дуулдаг шин. Шууд орж ирч гаавнах. Одоо хүртэл юм аяг явжсэн л нэрээ.
одоо бас нэг топ 5 гарааны 5 маа гэд ярьж их дунд нь бас байхаар л. Тийм тий. Өөр та хоёр тийм яа тэр нэрээ хайрандаа гэж бодож байгаа тийм хипхоп хүн байна уу? Байгаа шүү дээ. Одоо тэгэл бурхны орн руу утсан бүх Миний төг ах байна. Далаа ах байна. Тийм. Өөр бас нөгөө нэг одоо тэр салбараас холтцсон ч гэсэн зүгээр амьдралаа хөөгөөж явдсан бас хүмүүс бас байгаа шүү дээ. Тэр одоо миний юугаар бол Снэпийн цэнгэл ах байна, ариг ах мах. Юм зэрэг гэдэг ч юмсэл A1 гэдэг цомгч юмсэл амар цомгч шүү дээ. Надаа нэг хүн санаанд ороод би нэг ярьсан байхгүй. Эсэндээ юм моо гэж нэг залуу байдаг байсан шүү дээ. Эсвэл одоо нэр хаана байдیں۔ Тий. Би ингээд могийн хэсгүүдэд амар дуртай байсан байхгүй юу. Тэгэл явангууд нэг цасан охин дээр явдаг шүү дээ. Нөгөө нэг цасан мотон дээрээс орлоо цасан охин жамдаа бичэндээ уралж гэдэг. Тэрэн дээр могийн хэсэг мэсгч бодоо болгодог шүү. Тэгээ би бүр бид нар бадгаагаас илүү дуртай байсан. Би одоо нөгөө бадгаа гэдэг үнийг танихгүй учраас нэг удаа харьцаж үжиг учраас би одоо таньдаг үнийг хүн ахаа гэж дуудах байх. Гэтэ хөндлөл нь бол байгаа. Гэтэ тэр чинь од хүн чинь бадгаал гэж хэлжээ те. Надад бол бас нэмэд хэлвэл нөө залуу үеэс бол рэп тэмбэгээс нэг 2 хүн бол байна. Яалтч. Snowgoons Сигар 2 байна. Тэр 2 дуу хийгээд бас те тухайн үед ингэ явсан бол би л амар л дэмждэг гэсэн. Ер нь бол таандар шиг явж байгааг үүсэхгүй ш. Ер нь бол те. Тэнгүүд тэр 2 бас дуу хийж мэгээд хин Сигар Snowgoons 2 байсан бол Snowgoons бол бас амар ер нь Rocket Bay шиг явахаар байсан. Сигар одоо дуугаа хийгээд эхэлсэн. Байлаа дуугаа хийгээд эхэлсэн. Тийм шүү дээ. Өвжин опт. Тэгээ өвжин опт орцсон. Одоо бол яг дуугаа эхэлсэн. Одоо ч бас байна лээ. Тэр нэг рэп тэмбигийн сайфер дээр Snowgoons нэг явдаг шүү. Тэр чинь үлээ. Тийм манай нутагтс модуучин дуулдагчид хийдэв. Би чинь 90 оны сэдв хажин чигтээ дуулдаг нөхдүүдтэй гихтээ нэг багшин шав шиг бүгд ганц мэхтэй гэд. Тэр хүмүүс таагаар байдаг байхгүй юу? Бонси сайбер таа. Бонси яа шүү дээ. Бонси байхгүй. Бонси. Snowgoons sorry. Snowgoons-ыг би сая Бонси танд дурдсан шүү дээ. Тийм Бонси. Би бол Snowgoons. Snowgoons гэхдээ лагаалаа. Бонси юу шүү дээ. Бонсигийн сайбрыг сайн ярьсан юм те. Бонсигийн сайбрыг ярьсан. Америкт амьдардаг байсан халтар хилтэй. Аав ээж минь надад сайхныг тэгтээ маргалдахгүй л дээ. Хинцээ наасан дурчид би энэ нас гонжо мөмсө мөн күүлнэ гэсэн бодол надад салавчиг гүгүүл салавчиг хөхүүлнэ. Дуугаан үнэ дөхүүлнэ. Энэ зөв хүн би биш энэ бол зөв хүн. За. Тийм те. Энэ сайбрыг сонсонгод ямар ч дуунаас илүү нэг юм үлдсэн. За писта том болоод ажил төрөл хийгээд айтайхан амьдрахгүй болвол тэнэг шаах юм байна гэдгийг би бүр 7-8 дугаар ангийн хүүхэд зүгээр сайбер сонсоод тэндээс тийм ойлгож байгаа шүү дээ. Ээж надад чи том болоод ингээд аав надад те бүгдээр ингээд хийсэн ч би тийм юмс ойлгохгүй байхгүй. Хүн дуртай юм а дурлаа сонсож үзэж байгаа тэн дээр нь яг гоё те яг өөрийнхөө мэдрэмжээр ингэдэж шүү хахын дүүнэргээд ингээд дуулахад би данг авч байгаа байхгүй. За окей. Тэнэг шааж болохгүй юм байна. Тэ. Тэнгүүд дууны ядаад чинь Бонси ахта баярлдаг шүү. Sorry. Ахаа гэж. Ер нь бол тэр сайпер чинь бол маш олон өсвөр насныханд бол амар үйлдсэн бас нөлөөлсөн байх. Тэ. Жинхэнэ инфлюенс хийсэн. Тэ. Өмнө нь билалрын писта байдаг байсан хүмүүс мэднэ. Юутай Америкт амьдардаг гудамжин сурсан халтар хэлтэй. Аав ээж нь надад сайхныг сандагтай маргалдахгүй те. Авсан хитэн цайлангаараа бид тайм хоолоо эргүүлээ. Тэгэж эхэлт юм байна те. Амар эхэлдэг шүү. Хийх юмгуу таазаа ширтэй хэлгээл тэгдэг. Одоо ягаад ч юм тийм нэг рэп тэмбигээс олоод сүулт нэг рэп тэмбээ сүулт рэп дивжээ болоод гараад ирсэн байсан шүү дээ те. Тэгээд тэрэн дээр MC болдоо гараад ирэнгүүт MC болдог тэр одоо нийгэмд эзлэх байр суурь хэн байхаас нь үл шалтгааж би шууд респект хийж байгаа байхгүй. Яа. Энэ бол цаг хугацаа харин сэтгэл зүрх зориулалт гэдэг чинь хүлээн зөвшөөрөгдөө сүулт нь хүндлэл болж ирж байгаа байхгүй. Цаг хугацаа амьдралаа зориулна, өөрийнхөө сэтгэл зүрхийг зориулна гэдэг чинь хизээч өөрөхгүй бол эцсийн дүндээ тэгэл яг MC болдог одоо хүн болго ер нь бол хөөе пистам гэхгүй шүү дээ. Хүндлэн шүү дээ. Окей, MC болдог. Хүн болгонд амжин хипхоп таартай, хипхоп дуртай гэдгээр найдаж байгаа. Тийм. Юм нь цаг хугацаагаа зориулна, сэтгэл зүрхээ жин сэтгэлээсээ зориулна гэдэг чинь новж байгаа байхгүй. Ер нь бол. Харин би бүх тоглолтын хойно байж идэх те. Яаж хийж байгаа л ороод ирсэн явж идэв шүү MC болдог. Тий, би бол MC болтойг ер нь бол респект одоо бол хийж байгаа шүү дээ. Хангалттай хийж байгаа. Тэрэн дээр очиод гэтээ залуучууд ч гэсэн угаасаа идэгжилээ те. Тэгэл угаасаа
яг чин үнэн гэлэхэд бол яг амар сайн хипхоп хийж чаддгүй гэвэл миний бодлоор л үгүй. Гэхдээ яг нөө нэг хийгээсэн чин сэтгэл нь өөрт нь байдаг гэдэг юм чи өөрөө респект байгаа байхгүй тий. NC болтойг л хараад надад нэг юм дотн байсан шин. Та эдэрийг үзээд их сагцсан уу? Миний найз үзсэн үү? Гэхдээ би тэр рэп дэмбэ багт нь бол ганц нэг үдчилсэн тэр дивжээ мэвжийг юм л сонирхдаг. Тэр бол гоё л байсан. За надад нэг асуулт байна. Энийг гэхдээ асууч. Underrated, overrated гэдэг юм ярих гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ Монголд та хэдийн бодлоор танаа үед мэд гэхгүй шүү. Танаа үед жоох те, манай үед те. Манай үед гэхгүй ер нь хар тасаас хойш ярэ бүгдээрээ. Та хэдийн бодлоор хамгийн underrated уран бүтээлч, хипхоп уран бүтээлч хэн байсан бэ? Тутун үнэлэгдсэн. Underrated нөө. Мань хариулахгүй байна гэж гарч болно шүү. Хариулмаргүй байна гэдэг. Хин баймар. Надад буруу сонголт бол байна. Энэ дээр юу айдах вэ бүгдээрээ? Заавал нэг хөлгээ болиё. Тэгээ. Хинч үс яах. Энэ талаар л яриад. Энэ талаар л яриа тий. Тийм. Тэг яг энэ дээр гэхдээ бас хэлмээргүй байж болно шүү дээ. Хэлэхгүй байсан ч бол. Гэхдээ эсэргээрээ харин одоо орчин цагт жоохон overrated нэх болчиход байна үгүй. Overrated-тэй араас нь ярий. Яг overrated ярьсан ч болно л доо. Хамаагүй. Зүгээр яг энэ сэдвэр яриад хөө. Тэгс бүгд чимэг бодоош. Хэнийг хэлэх вэ? Бодох яалчгүй бодох зүйлтэй. Гэтэ Монголд яг ориг underrated хүн бол алга. Яг үнэндээ. Тийм үү. Бүгд л тэгэл зөвхөн хөгжмийн төлөө амьдарч чадаагүй хүмүүс, бүгд мөнгө бодсон л хүмүүс. Ер нь бол бид нэр хинч байлгаагүй, би ч бай, бусдын ч бай, бүгд л мөнгөний төлөө явцгаас хүмүүс ахгүй. Тэнгүүд яг цэвэр станаар яа тэр ахтай тэртэй гэж ярьчих юм бол үндэ алга. Бүгд мөнгөний төлөө явсан байна. Би яг нөгөө нэг одоо юу гэдэг өөрийнхөө авж байгаа хөгжмнөөс би бол ашиг харддаг Гэхдээ хөгжмнөөсөө өөрийнхөө хийж байгаа underrated үнэхээр тэ амар хипхоп хөгжмнөөс ашиг харахгүй. Зүгээр шууд нулимдаг те. Тэгсэн мөртлөө амар цэвэр хипхоп хийгээд ах чи хүмүүс үнэлдэггүй тийм хүн бол үндэ алга. Яг миний яг тал дээр үл яг ажлын юу шаардлагаар ч юм те DJ тал дээр үлстэй underrated тийм хүмүүс одоо нэг юм жижиг бар клабуудаар нэг тийм хүсэл зорилготой өөрийнхөө гэсэн юмыг тавьж байгаа хүмүүс бол байгаа. Одоо тэр DJ салбар дээр үлстэй overrated нь үлстэй захын бараад зөндөө ш. Юу ч чадахгүй нэг lag club-ийн үндсэн DJ болцсон. Тэгээд сет нь юусе хитгэн дуун дотроо л эргэлдэж байгаа. Тэгэл юу ч чадахгүй гэж. Одоо жишээ нь DJ-ийн тал дээр гэвэл нэг DJ гэдэг хүн чинь ядаж техникийн мэдлэгтэй бас давхар бас байх хэрэгтэй байхгүй. Хөгжмөө залгаж чадахгүй гэж тэн DJ гэд хүснээ хийгээ зогсож байгаа юм тийм үстэй. Тэгэл нэг чи энийгээ өөрөө янзлж чадахгүй хүмүүс би мэдэхгүй шүү дээ. Тэгээ чи DJ юм уу DJ. Би амар лагд хийж шүү дээ. Underground хийж техно тоглолт гэж байгаа. Тэр тал дээр яг миний яг ажлын шаардлагаар бол нэг тэр тал нь бас нэг жоохон тиймэрхүү. Би underrated хэлчихв. Миний бодлоор iStop хаа. iStop миний бодлоор шүү дээ. Ягаад underrated вэ гэхээр iStop-д энэс илүү амар потенциал байсан байхгүй юу? Энэс илүү байх бүр үнэхээр илүү потенциал байсан. Өөрсдийнхөө хэв маягийг хинч өмнө зааж өгөөгүй хат iStop гарч ирээд хинч копи авах шиг орлоогүй. Хинч iSchool шиг cool байгаагүй. Амар гоё байсан байхгүй юу? Зүгээр яг хоо ийм хөгжмийн мэдрэмжийн үед ярих юм бол дижиталтай бол бүр харьцуулшгүй лаг хамтлаг байхгүй юу? Миний бодлоор. Өдий хүртэл яг өөрсдийнхөө гаргаж ирсэн жанрыг маа тугаа зоогоод тэрэн дээрээ өдий хүртэл амар шааж авах хэрэгтэй хамтлаг байхгүй юу? Миний бодлоор өөрсдийнхөө хувьд тэр үнэхээр underrated. Тэрнээс илүү амар потенциал байсан iStop-д. Яг хөө мэдээж хүн алдаж онно эднэр зөндөл алдаа оноог нь монголчууд бүгдээрээ л мэдж байгаа. Миний бодлоор бол iStop энэс илүү 10 дахин илүү авах боломж эднэрт байсан. Нэг тийм амар бүрлдсэн групп те. Бүр нэг юм пазл те. Бүр яг ингээд нийлүүлсэн пазл. Дуучинж байдаг. Болж бүтггүй гарч байдаг нэг тийм дахин давтагдахгүй амтлага. Тэр бол
би амар дуртай бол биш зөө. Гэхдээ би ингээд потенциалыг мэдэрдэг гэх юм уу. Яагаад амар шааж болоогүй юм бэ гэж би боддоо шүү дээ. Амар шааж болоогүй гэдэг нь яг юу юм? Хөгжим нь үү? Эсвэл тэг юу юм? Одоо хүртэл хийж байгаа дуунууд нь хит болсоор л байгаа шүү дээ. Стопих тий. Тэгэхэд энэс илүү бүр амар ийм бүр бараг дэлхийн зах зээл рүү гарах байсан. Харин энэ амар гоё үзэг байхгүй юу? тий. Бүгд тань маш олон хит дуутай. Гэхдээ санжаахын хувьд бол Android дутуу үнэлэгдсэн. Энээс илүү хийж чадах байсан гэдэг үнцэг бол бас Android гэдэг ойлголт руугаа ороо явчихна. Тэнгүүд хүмүүс зөвхөн хүн таньдгүй, цөөхөн хүн таньдаг амар тийм хипхоп хүмүүсийг л Android гэж боддог те. Тэнгүүд санжаахын үнцэг амар гоё юм fresh гоё. Би ийм за окей баярлалаа. Гэхдээ би энэ хэлэх гээд байгаа юм нь болохоор нөө энэ хин нэнийг дөөрэж гарч ирсэн үнцгийг өөртөө дөөрөөгүй яг бид нар бол Ice Top шүү гэж тугаа зоосон хүмүүс ахгүй. Тэгээд тэрэн дээрээ яг өөрсдөө ингээд үндсээс нь бүтээчээд тэгээд яг нэг юм тодорхой юм зааг дээр очиод хандаад толцсон. Хан бол энд байгаа гэж би хардаг аахгүй юу. Тэгвэл яг эндээ ингээл цохоод яваад байгаа аахгүй юу. Миний бодлоор Ice Top бол энэс илүү гарах үн бүтэн чадамжтай гэж бодоод байгаа. Би бол. Тэгэл яах те тэгээ түрүүний ярьдгаар те муу юм байхгүй гэж байгаа шиг тэгэл бас хүнд муу юм тохиогоол ч гэдэг юм уу. Гэтэ хэрвээ ахнаар сонсож байгаа юм бол энийг зөвөр ойлгож аваарай. Миний л бодол шүү. Тэгээд энэс илүү авах боломж байсан л гэж санагдаад байна. Одоо яг нэг үнэхээр энэ амар за тийм ээ. Окей. Ингээ болоо. Окей. За Android байхгүй юу? Android overrated дээр өөр яриа байхгүй юу? Өөрөөрөө байхгүй. Ингээ дуусах юм яриг. За өөр зүтв. Өөр юм overrated ч байхгүй юу? Надаа нэг асуулт байна. За Надад ойрын үед амар их тулгамж байгаа асуудал энэ бол. Одоо энэ нэг тагуур гуруулаа хариулаарай. За. Яг нөгөө жинхэнэ хайр гэж яг энэ бол тийм тууширсан асуулт бол биш. Үнэхээр л надад тулгамдж байгаа асуудал. Тэгэхээр надад зүгээр нэг хариулт өгцгөөч өчтгөө. Жинхэнэ хайр гэж яг юу юм бэ? Таныг одоо яг танд мэдрэгдэг таны хайр гэж яг юу юм бэ? Санжаах. Гэж яах. жинхэнэ хайр гэж ээжийн хайр маяр гэж битээ хэлээрэй. Тэгтээ зүгээр хосын харилцаан дээр. За би яг надад ч асуух гэсэн. Тий. Хосын харилцаан дээр хэн нэг нөхцөлгүйгээр хайрлаж тий. Тиймэрхүү юм байдаг ш. Тэнгүүт таны хувьд, Бойнагийн хувьд, Гэзахын хувьд одоо би хоёр ахыг толгомдоод бодож байгаа хооронд нь ярьчих уу. Тэгэл та. Би бас амар гоё сонсомоор байна. Ийм ер нь ойр подкастууд дээр ч хүмүүс ч ийм яриха болцсон бэл яг цэвэр сэтгэлийн хайр гэж яг юу юм бол би ийм хариулт хүмүүсээс амар их сонсох хүсэж байна. Nice. Миний энэ ярьсан хэсэг гоё тастагдаад дэн. Тийм яасрын ашиглахгүй шүү. Өсч яа. Би ганцаараа уугаад байна шүү дээ. За. Цахилгаан автомашины шин төвшин нэг цэнэгээрээ 850 км хүртэлх зайг туулах дэвшилтэт технологи, дээд зэрэглэлийн 5 дух аман хүчирхэг гүйцэтгэл. Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн IAM Motors Mongolia EMC page-ээс авах бүрэн боломжтой. За тэгээ хайр сэтгэл яг хүн болгоны харах мэдрэх зүйл өөр л дөө. Тэгээд маш олон янз, маш олон хэлбэр дүрстэй яг ийм гарт баригддаггүй зүйл те. Тэгээд миний хувьд яг сүүлийн үед бол ойлгоод байгаа. Би тэгээд дахиад цаашдаа ойлгох ч гэж магадгүй. Би ийм тусдаа зүйл гэж авч үзсэн. Хайр сэтгэлийг. Тусдаа нэг зүйл юм байна гэж бодсон. Яагаад тэгэхээр одоо ингээд эмэгтэй хүнд ингээд хайр үүсэн шүү дээ. Эмэгтэй хүн, эрэгтэй хүн хоёрын гол. Тэр үүссэн хайр чи юм тусдаа зүйл байгаа байхгүй. Тэгээд тэрэнд хандах хандлага л яг чин сэтгэлээсээ тэр одоо нэг одоо жишээлбэл одоо ингээд за ингээд энэ хүнд ингээд хайртай боллоо. Ингээд дараагийн хүнд ингээд хайртай боллоо. Дараагийн хүнд ингээд хайртай боллоо. Дараагийн хүнд хайртай боллоо. 5 6 удаа хайрыг ингээд үгүйсгээд ингээд боллоо. Тэнгүүд тэр болсон одоо тэр нэг 6 7 ийм одоо хайр гомдсон байгаа байхгүй. Тэгэхээр тэр 6 7 зүйлээс шахалсан юм чинь хайр гэдэг юм тустай юм байгаа гэдэг үстэй категори нь. Тэнгүүд тэр яг тэр хайр гэдэг байгаа юмны төлөөл одоо нэг үнэнч байж үзэж тэ ингэж тэр хайрын төлөвийг бүтээж тэрийг яг ойлгох юм бол яг тэр жинхэнэ хайр юм шиг санагдсан. Би бас нэг юм хэлчихв тоор бодож байхад нөгөө нэг одоо юу гэдэг юм монголчуудын бүтэн амьдрал одоо юу гэдэг юм те бүтэн амьдрал тэгж болохгүй ингэж болохгүй
тэрийгээ энийгээ бод, тэрийгээ бод, энийгээ бод. Энэ чинь байхсгүй зүйл инээ тэрийгээл янз бүрийн юмуд болдог шүү дээ. Тэгэнгүүт тэр юм бас одоо монголчуудын тэр нэг философи нь айгүй том юм байгаа ч гэсэн тэгээ энийг бол үүсэхгүй би эзэж. Тэгэнгүүт надад санагдаж байгаа юм энэ би одоо тэгээд хайртай гэж бодож ирсэн тий хайртай гэж бодож ирсэн. Тэгээд үгүй юм байна. Миний хайрыг үзэх үзлээ өөрчлөгдөчлөө. Тэгээд би одоо ингээд өөрчлөгдөхөөр шийдлээ. Миний бүх юм өөрчлөгдөн шүү дээ. Тэгэнгүүт монголчуудын тэр философиг одоо ингээд тэгж болохгүй ингэж болохгүй гэдэг юмыг дагахаар хүн өөрийгөө хитрхийх мартаад байт юм шиг. Надад санагдаад байгаа юм. Өөрийгөө хаяад байгаа юм шиг. Чи тэгж болохгүй. Чи ингэж болохгүй. Тэрийгээ бод, энийгээ бод гэх тэнгүүд миний нөгөө нэг те өөрийнхөө гоё амьдрах амар гоё хүүхд байхдаа боддог байсан хайр сэтгэл миний нөгөө нэг хүсэл мөрөөдөл хаашаа одох вэ? Одоо тэгээд өөрийгөө мартал хүний төлөө амьдрах хэрэггүй те 25 24 настай хүн хүний төлөө амьдрах хэрэггүй. Окей. Харин ийм асуудал надад тулгарчаад байгаа юм. Тэнгүүд эргэн тойрон маань шахдаг зүйл болвол яг л нөгөө нэг чи ойлгоно дараа нь ойлгоно гэдэг байгаа байхгүй. Би дараа нь ойлгох гэлтэй тэгвэл. Тийм үст. Тэнгүүд одоо яг ингээд надад энэ асуултын хариулт л одоо хэрэгтэй та гурав өгөхгүй бол би одоо өөр эмэгтэй хүнээс л хайх байх та. Тэгвэл тэрэн дээр ах уу. Гэхдээ та гурвын өнцгийг би амар их сонсохыг хүсэж байна. Би эндээс энийг асуух ч л орж ирсэн. Миний хувьд бол одоо бол яг эхнэр хүүхдтэй болоод яг гэр бүл зохиогоод ингээд тусдаа гараад амьдрал одоо л эхэлж гин гэж бодож байна. Тэнгуута түрүүний тэр ярьсан дээр үл яг өглөө сэрээд юм эсвэл орой гэрлүүгээ ороход л яг эхнэр хүүхд хоёр хүлээж байгаа тэр харцуур яг жинхэнэ хайрын харц байдаг байхгүй. Яаж жуурлаж орж ирсэн өдөр нь юу ч болсон орой гэрлүүгээ ороход манай эхнэр хүүхд хоёр өөдөөс инээгээл угтдаг. Тэрийг нь хараад тэгэл өө ямар энэ хайр биш. Гэртэл хайр баг. Тэгвэл гадуур дотор одоо өөр яг найз нөхд түрүүний ярьсан шиг зүгээр ирэмийн хосын харилцааны талаар хайр ярьж байгаа шүү дээ. Өглөөс ирэхэд л хажууд ихнэр хүүхдээр ингэсэн хүүхд ингээ харах. Наалтайгаа хайр хаанагаа юм хайр гэрт байгаа. Тэг хайр гэрт. Миний бодлоор наа чинь ийм бэлээ. Хайр амар олон янз байгаа байхгүй. Ээж аваагаа шал өөр хайрладаг. Эхнэрээ шал өөр хайрладаг. Найзыгаа шал өөр хайрладаг. Дүүгээ өөр хайрладаг, ахыгаа өөр хайрладаг. Хүүхдээ бас өөр хайрладаг байгаа байхгүй. Хив шинж байгаад байна. Тийм, бүгдээрэнд нь өөр хив шинж байгаад байхгүй. Энийг ингээд бүгдийн багцлаад хайр ихээр бас жоохон асуудалтай юм шиг санагдаад байна надад. Тэгээд бас дээр нь энэ дээр нэмгээд өөрийгөө хайрлах хайр гэж орж ирж байгаа. Миний бодлоор шүү. Зүгээр л миний бодол. Тэгээд өөрийгөө хайрлах хайр. Тэнгүүд эдрийг бүгдийн л нэг юм баланслаг уучраал хүн болох хэвээр. Тэрнээс яг нэг хайр ихээр л ерөөсөө чи ингээл бүх юм ингээл зүрх сэтгэлээ тархиндаа удирдагдана, эсвэл зүрхэндээ удирдагдана гэж яриад байгаа шүү дээ, тий. Одоо яг нэг төрөнд дээр ярьдаг шиг бодол дээрээс орж иж яхад бид нар бодлоо яаж удирдах вэ гэдэг шиг л балансыг л олох хэрэг гараад байгаа байхгүй тий. Тэгвэл одоо байна шүү дээ, тий. Би одоо ингээ гэр бүл салтууд их болчиход байгаа. Тэгвэл энийг би ихтэй гэр бүл салтайгаар би одоо жишээлбэл гэр бүл салт бол хийгээгүй гэхдээ одоо гэр бүл саллаа гэд өөрийгөө хайрлах хайраа хайж бас болохгүй хүн болвол тийм үстэй өөрийгөө хайрлах хайраа угаасаа хайж болохгүй яа тэгэхээр хүн угаасаа нэг л амьдрна гэхдээ чи тэрний төлөө одоо аав ээж юу ч болж исэн хамтдаа бай гингүүд дунд нь яг үнийг хэлэхэд хүүхэд бас зөв биш бүр буруу тал руу явах боломжтой болчихдог байхгүй миний өөр харах үнцэг шүү энэ бол аав ээж өөр чинь зүгээр үнэхээр ингээ хайргүй мөртлөө хэрэлдэн барин чамтай 30 жил хамт байх уу үгүй юу гэдэг сонголт гарч ирнэ. Тэгээ хэрэлдэн барин тэнгуү тэр хүүхдэд ямар хайр байгаа юм бэ? Хайр гэдэг чинь лалрын юм гэдэг тэр хүүхд хараад өсчих юм бол зүгээр л ингээ тэр өссөн ч гэсэндээ хайрыг лалрынаар ойлгочих юм бол тэр хайр биш болчихж байгаа байхгүй юу тий? Тэр хайр гэдэг ойлголтыг тэр хүүхдэд буруу инсталтчихж байгаа байхгүй юу? Тийм учраас өөрөө өөртөө байх хайр халамжийг бас тохируулах хэрэгтэй. Ерөөсө баланс л гэж би ойлгоод байна. Яг хосын харилцааны хайрны хувьд бол жишээл би яг өдийн насан дээр бол ийм ойлголттой байгаа. Магадгүй нэг 10 жилийн дараа би нэг 45 таа болоод ирэх үед би магадгүй өөрөөр харж магадгүй. Яг тэрнтэй адилхан тэр үдэн л ойлгомоор байна. Тэ цагийн имийг цагт нь л байлгамаар байна гэж би зүрдэж бодоод байгаа. Тэгэхээр яг хайрыг ингээд томоор нь цогцоор нь аваад хайр бол имээ
гэр бүлийн хайр ийм ээ гэж хэлчихээр бас ондоо. Тэгэхээр энийг нэг юм баланслах ухаан хэрэгтэй гэх юм уу? Би бол одоо ингэж бодоод байгаа байхгүй. Одоо зөвхөн эрэгтэй эмэгтэй хосын харилцаан дээр те гэр бүлийн харилцаан дээр би угаасаа энэ дээр амар том point өгдөг. Миний амьдралын бараг 70% нь хайр гэдэг зүйл дээр өгдөг. Тэгтээ тийм биш юм шиг байгаач хүмүүс бодож магадгүй. Гэхдээ тэгдэг миний бодол санаа бол байнга л энэ талаар бодож ингэ явж идэг. Хайр гэж яг юу юм бэ гэж тодорхойлохыг хүсээл те тэрний төлөө зоол, тэрний төлөө гомдоол, тэрний төлөө ингэ шархлал ингэж явдаг. Ер нь бол үзэж байгаа хүмүүс ч гэсэн ер нь бол яг жинхэнэ хайр гэж яг юу юм бэ гэдгийг дотроо жоохон бодоод тэгээд жоохон бодоод ч байна. Ер нь бодоод нэг жоохон тодорхойлох гэдэг үзэр энэ амар сонирхолтой зүйл. Хайр гэж яг юу юм бэ? Тэгээ хайр гэхдээ хэрэг золиостой юм тэгвэл. Золиос хэрэг байна. Sacrifice. Fucking sacrifice. Гүн чин дэлхийд даяар л толгомдож байгаа асуудал шүү дээ. Тийм шүү дээ. Тийм биз дээ. Зөвхөн бид нар толгомдоод байгаа зүйл биш шүү дээ. Ер нь бол тэгэл тэр чигтээ бүтэн амьдралын золиостой юм лээ. Бүтэн амьдралын золиостой юм лээ. Ийм урт хугацааны бүтэн ийм амьдрал хүний бүтэн амьдрал шүү дээ. Урт хугацааны тийм золиостой юм лээ. Одоо ингээ хайр нь бүхэл бүтэн амар гоё юм гэж бодож байгаа ч гэсэнтэй цаана золиос угаасаа байгаа байхгүй юу? Тийм. Ямар нэгэн угаасаа төлөөстэй бол золиостой байхгүй юу? Энэ угаасаа ойлгомжтой. Ингээл хоёр тишээгээ салж байгаа шүү дээ, тий. Тэр нь юу юм? Яасан гэсэн бэ? Хоёр тишээ яасан? Гүгүү юм. Бүх юм чинь золиостой байгаа шүү дээ. Бүх юм сайн муу талтай гэдэг шиг нэгдэлтэн золиос гарч ил байгаа байхгүй юу, тий. Тэгэхээр хайр хэрэг. Тийм. Одоо та эдийн зарцуулж байгаа хайранд ямар золиос байгаа юм гэдгийг л асууад байгаа юм болов? Алхам тутамд л баг золиос шаардаж шүү дээ. Тий. Нэг давсуу чихэр үү гэдэг шигтэй гэрлүүгээ давс орж урах уу чихэр авч урах уу гэдэг шиг. Ингэхээр бид бүр амар гүнзгий зэд болчиход байна те. Харин гоё юм шүү. Deep down шаалтаа гоё юм шүү. Тэ. Гүнзгий байх тусмаа ярих хэрэгтэй шүү энэ зүйлийг. Энэ тийм хэцүү зүйл шүү. Тэгэл шинэ юу зүгээр авах шүү. Их нэртэйгээ би одоо үргэлжийнхээс өмнө одоо өчнөө л олон клуб амьдралтай шүний амьдралтай өчнөө л олон амьдралтай өчнөө олон эмэгтэй хүн байсан байгаа шүү. Тэр олон эмэгтэй хүнээс нь тэр хүнийг сонгоод бусад бүх юмыг бусад бүх октоодыг эмэгтэй хүнийг зольсон гэсэн үг шүү. Золиод энэ хүнийг сонгоод ингэ явж байгаа. Одоо тэр хүнтэйгээ би гэр бүл зохиогоод хүүхдтэй болоо сайхан амьдарч байгаа. Энд ард нь өчнөө золиос. Ганцаараа амьдарч байхад бол би аав ээжийнхээ төлөө ингэж амьдардаг байж байгаа. Одоо эхнэр хүүхдтэй болонгод би энэ хоёр хүний төлөө амьдардаг. Аав ээж ус нэг анх тэр аав ээж дээр амьдарч исэн үеэсээ ядаж нэг 30-40% юм уу эсвэл 70-80% ч юм уу анхаарал нь багасч байгаа байхгүй. Одоо энэ хоёр хүнийхээ төлөө амьдарч. Гэт энд бас нэг золиос явж байгаа. Тэгээ найз нөхдөдөө өнгөрөх цаг хугацаа бас золиос явж байгаа тийм. Найз нөхдөдөө ууж идээд сакс тоглоод ингээ маазраж явдаг гэсэн бол тэр цаг нь бүр багасаад байгаа. Энэ хоёр хүндээ гол поинтоо энд өгч байгаа. Ажид мэрэгжлийн хувьд ч гэсэн тийм. Одоо энэ хэдтэйгээ урд нь байсан бол тийм хамт ингээд өдөр шинэ хамт яваад одоо бол тийм байхгүй яг ажиллаа хийчээд харь охин дээр очиж. Гэтэл энэ бол асар том золиос. Гол нөгөө нэг эрэгтэй хүн энэ том золиосоо нөгөө нэг өөрөө ухамсарлаад зольж чадчихвэл болж байгаа. Харин нь шүү дээ. Би яг эсрэг талаас нь яриа заяа. Хайр бол ямар ч золиосгүй байхгүй. Тэр охтууд, тэр олон уулзч очих хэрэгтэй байсан охтууд, тэр найзуудтайгаа уулзах хэрэгтэй байсан цаг хугацаа бүгдийг нь золиос гэж харуулахгүй байх хэрэгтэй байхгүй. Тэрийг хайр гэдэг чинь би жамтай уучрахын тулд маш олон зүйлийг золиослсон. гэж бодохгүйгээр тэрийг бодох сөхөө өгөхгүйгээр вау гэл нэг юм бүлээхэн ус руу шумбаа орж байгаа юм шиг тийм мэдрэмжийг өгдөг ямар ч золиосгүй байгаасаа л гэж бодож байна. Нэр нь хүртэл хайр шүү дээ. Ямар ч золиосгүй байгаасаа. Яг гэвэл хувь хүн дотор яг эргэн тойрноос ингээ харахад тэрийгэ золиослоод энэ тэнгц нэг юм байж болно те. Гэхдээ хувь хүний сэтгэл зүрхэн дотор ямар ч тийм золиос бодох шаардлагагүйгээр те. Пүл гээл. Би ихтэй чиний юу гэж байгааг ойлгож байна. Би гэсэн ойлгочлаа юм юм ярьсан ч тийм. За баянаа хайр дээр юм байгаа. Баянаа бити хотлоо яриад байна. Би хайр дээр зөндөө юм байгаа. Дараагийн төвшөнд чи очсон.
бөөр нэг юм хов юм болгочоод тэрийг хайрлаа явж байгаа. Хайрыг хайр гэж тусдаа юм байд юм байна гэдгийг ойлгож чинь. За тэгээд тэрийг хуваалцахгүй мэ. За хуваалцгойж болно л да. Асуудал шүү дээ. Тийм. Цаг нь болохоор тэгээд мэдэх байлгүй дээ. Ер нь бол одоо биш үү? Яг одоо та хоёр талаас нь л яриад байна. Яг хичнээн ингээд одоо золсон ч золоогүй байсан ч тэр чин хайр чин юм тэнд хандлага л босож өгнө. Мэдээж гезийн сая зүгээр жишээн дээр нэрж байгаа шүү. Одоо ингээл үнэхээр та найзтайгаа ингээ байгаа болоо хоёр хүүхэд ихнэр хүүхэдтэй ингээд зарцуулж байна те. Гэхдээ та тэр золж байгаа тэр бол ингээд золиос гэдэг категори байсан ч гэсэн тэрэнд хийжээш золж байгаадаа эмзэглэхгүй байгаа. Тэр аз жаргалж тэр хайр чи өгч шүү. Та тэр хайртаа үнэн чинь хандсан учраас тэр чинь золиосыг ч үгүй аз жаргалтай болгож өгч. Харин тийм. Чи тэр хүсэж байгаа хайртаа үнэн ч хандах юм бол золихгүйгээр пал хийлгэнэ. Тэр тэр хайр гэдэг чинь юм. Би үнэн чандаг юм уу тэгээд ийм байгаад байгаа. Би үнэн чандаг юм уу? Гэхдээ зүгээр ийм тэр үнэн чандаг үг чинь тэр хайр л мэдэн шүү. Өнцөг андаа ер нь бол өнцөг хөөний өнцөг. Тийм те. Хөөний өнцөг. Би ингэхдээ гангааг сайн ярьсан чи би бол тэр нэг жоохон механикчлаад байгаа юм шиг санагдчихлаа л да. Яа. Тэ. Би нэг юм жоохон механикчлаа. Гэхдээ механикчлуулаад байна гэх юм уу цаг хугацаа. Тийм механикчлуулаад байна гэх юм уу зүгээр тэгжил би бол өөрөөсөө одоо тийм гаргалгаа гаргаж байна. Тэнгүүд л би одоо дахиад цааш нь энэ хүртэлхтээ би нэг механикчлаагүй маа. Тэгээ дахиад механикчлуул дахиад ирэх аз жаргал нь их байж магадгүй. Жишээлбэл одоо хоорондоо тохирохгүй таарахгүй хэрэлддэггүй хос байна гэдэг бол эрүүл бос баг. Миний хараараа байсаар байгаа 100 жил яваад окей 80 жил яваад ч юм уу 50 жил яваад өгөх юм бол энэ нэг жоо амтгүй хаа тий. Тэгвэл ингээл угаасаа хүм муудалцсан ингэн тэгнэ. Тэгэнгүүт энэ хооронд нь өөрийгөө хайрлах ёстой юм шиг нэг юм уууд гарч ирэх бах. Гарч ирсээрч байгаа хүмүүс дээр тий. За энэ яагаад намайг ингэж яагаад би ингэх ёстой ч гэдэм юм үзэл бодол угаасаа хүнд байгаа байх. Тэрийг нь давсан чи хойно дахиад бидний мэдхгүй ийм гоё амттай юм байгаа юм билүү гэдгийг үзхийн тулд өөрийгөө жоохон золиослох ч юм уу те бас нэг тиймэрхүү юмнууд бас байх штэ те одоо энийг бол яг манай аав ээж үеийнхэн бол яг өөрсдөө золиослсон байхгүй би бол тэгж боддоо штэ те юу ч болж исэн битгий салбар юу ч болж исэн те тэгснэрээ хождгийн шүүж гэдэг юм уу те тэгснэнгүүтлээ одоо болохоор яг ийм аз жаргалтай аав ээж нарын үеийнхэн байгаа штэ. Тэгээд бид нар болохоор яг нэг хүртэх ёстой хугацаанд аз жаргалаа хүртэж байгаа. Гэхдээ тэрийг бид нэр юугаар ч сольж авч чадахгүй байгаа байх. Тэрэн лүү хүрэхийн тулд одоо яг бид нар яг ямар алхам хийх хэвтэй тэдрийг даган дуурайх хэвтэй юм эсвэл шинэ үе гэхээр өөр юм хийх хэвтэй ч гэдэм үү. Ингээл зөндөө олон өнцгүүд надад бол гарч ирж байна. Гэхдээ би энэ хайрын талаарх категорийн одоо яг нэг символизм болно заавал. Яг хайрын тал дээр бол хамгийн том символизмуудын нэг нь заавал бол наазаас. Дэлхийд гарсан. Зөвхөн хайрын тал дээр. Би тэрний төлөө бүгдийг хийнэ. Өөрийнхөө амьдрал дээр бүр амар туршилт. Өөрийнхөө амьдрал дээр. Тийм. Энэ бол бүх хүнд хэрэгтэй. Энэ бол тэгтээ нэг амар хотлоо тэгэл ингэ попрол яриад байгаа зүйл бол биш. Энэ бол угаасаа л миний зорилго. Чич мэдэн тийм Окей. Энд ихтэй амар том сэдв биш үү хөөе. Гэхдээ том сэдв байна шүү гэж угаасаа том сэдв байгаас яах вэ? Гэхдээ яг одоо манай яг ийм юм ярьсан чинь хайр сэтгэл ер нь ийм зүйл хайр сэтгэл тэгээд ер нь аз жаргалын хэмжигдэхүүн одоо орчин цагт бол ер нь дэлхийн нийтээрээ юу болчиход байна шүү дээ. Мөнгө болчиход байна шүү дээ. Аз жаргалын хэмжигдэхүүн юу юм? Мөнгө гэдэг ямиг угаасаа л бүгд одоо тийм байдалтай нүүр тулгарч байгаа. Гэхдээ яг аз жаргал, хайр сэтгэлийн хэмжигдэхүүн гэдэг зүйл дээр манай үеийн залуучууд бол бас нэг ухамсарын сэрэлт хийх ер нь бол цаг нь бол болсон тий. Тэр хэмжигдэхүүн бол бодит зүйл биш. Тийм. Тэгэхээр тийм юмнууд одоо ингээл зөндөөл одоо ч бид нэг тиймэрхүү юмуд сонсч та яаж байгаа ч мэдэхгүй. Одоо нөгөө үе залуучдсан байгаа шүү дээ. Одоо тэгвэл бид нар 10 жилдээ эзэж тэгж байгаа шүү дээ. Би одоо тийм юмнууд донд бас амар их сэртгийж ингэж авч маваад байгаа хөө. Тэр одоо байж болно л доо тэдрийг үүсгээгүй. Гэхдээ одоо 10 жилийн хүүхдүүд нэгэндээ ингээд нэг найрахтаа хайртай мартай болохтой машин шин бэлгэлж чинь гэж шүү дээ. Улаанбаатарт
Тэгэхээр бас Тэгэхээр энэ цаг үе өөр болчиход цаг үе өөр болсон ба. Тэр манусын үед юм тэр мөнгө машин бэлгэлэхтэй бүр үгүй тэр мөнгө төгрөгөөр одоо юу хин нэгэндээ юу бэлгэлж байгаагаар нь цаг өөр болж байгаа гэж хэлэх бол энэ бүр ташаа ойлголт. Би бас санал зөрж ийн. Гэтэ болно шүү дээ. Гүг. Миний тайлбарлах гэдэг юм гэхдээ ойлгоогүй юу. Одоо ойлгосон. харин хайр сэтгэл зүйн хэмжигдэх юм бол бодит зүйл биш ээ. Золиос гэж бодож байгаа шигээ хайрыг ямар нэгэн зүйл өгөх ёстой. Тэр хүнээс заавал нэг зүйл авах ёстой. Эсвэл тэр хүнд заавал нэг зүйл өгөх ёстой гэж тийм юм боддог болчиход байгаа байхгүй. Тэнгүүд одоо ингээд тэр нэгээд он цаг хугацаа уйлрах тусам юм өгөх ёстой, тэр хүнээс юм авах ёстой гэд өгөх авахын ийм өгүүлбэрүүд маш олон ингээ яваад байгаа учраас тэр нь эд мөнгөөр орчиж байгаа. Би энд хайртайгаа зориулах мэдрүүлэхийн тулд машин өгье гэдэг бодолтой болж шүү дээ хүмүүс. Би юун дээр баянатай санал зөрүүлдэж байгаа гэж. Машин өгж болно. Миний бодлоор машин өгж болно. Эд материаллык зүйлээр илэрхийлж болно. Юун дээр ихлээр нэг түрүү нэг аз жаргалыг одоо эд хөрөнгөөс илүү хайгаад байна гэж байгаа шүү дээ. Энэ Монголд зүгээр сүулдэж орж ирж байгаа. Монголд одоо дөнгөж орж ирж эхэлж байгаа байх. Миний бодлоор бол дэлхий болвол өндөр хөгжилтэй орнуудаас ахуулаад юмыг нөгөө таньж мэдэх хугацаанд биднээс арай төрүүлээд хөгжсөн орнуудад энэ аль дээр хөгжсөн. Жишээлбэл Европт гэж би бодож байгаа байхгүй. Эдгээр яагаад өглөө гарч гүүгээд байгаа. Ямар таныг энэ гүүж яад гэж би боддог байсан байхгүй. Тэгсэн чинь тэр зүгээр л өөрсдийнхөө аз жаргалынхаа индексийг нэмэхийн тулд ингийн тулд тэд нар мөнгөтэй мөнгөгүй байх нь ерөөсөө хамаагүйгээр тэд нар зүгээр л өөрийнхөө амьдралын хөвчлэн намайг тайван байлгах юм байна. Эд баялаг надад хамаагүй юм байна. Би эсвэл хин нэгнийг хүлээн зөвшөөрөх нь номер 1 юм байна гэдгийг ойлгоцсон учраас тэд нар тэгээд байсан юм байна гэдгийг бид нар одоо дөнгөж ойлгож эхэлж байгаа юм болов уу гэж би бодож байгаа. Тэнгүүд нөгөө нэг хин нэгэнд өгж байгаа бэлэг ба штэ тий. Энийг бол цаг хугацаагаа өгч ийн гэж би бодож байгаа. Би одоо жишээлбэл би нэг юм миний хөрөнгө нэг 100 сая төгрөгийн машин авах хөрөнгөтэй хүн байлаа гэж бодоход би 50 сая төгрөгийн машин аваад хайртай хүндээ бэлгэллээ гэж бодоход би нийт зарцуулсан цаг хугацааныхаа талыг нь тэр хүнд өгж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр миний бодлоор бол үнэтэй бэлэг өгөх нь бас нэг бодлын өөрийнхөө цаг хугацааг бэлгэлж байгаа буюу хамгийн үнд зүйлээ өгж байгаа байхгүй. Гэхдээ тэр хүн өөрөө өгөхдөө юу бодож ийн гэдэг л хамгийн чухал. Тийм байна. Энэ бүр амар гоё юм байна. Би зүгээр цаг хугацаа хүч хөдөлмөрөөр зориулаад бүх мөнгийг цуглуулсан байгаа тийм үү? Тийм цуглуулсан мөнгө буцаагаад үнэтэй бэлэг өгөх тусмаа би чамд хүч хөдөлмөр одоо тий цаг хугацаагаа зориулж шүү гэсэн. Тийм. Тэгвэл ийм очиртай. Харин баянагийн ярьснаар тэгвэл ийм очиртай. Мань нэг юм. Үгүй мань юм. За ийм. Микрофон хаата. Би 0 орчоод ирж болох уу? Би бас 0 орч. За байж нэг юм яриад. Түрүүний яг тэ чи бит хоёр шиг тийм 30 гарцсан иймэрхүү хүмүүс болно. Гол нь нөгөө 10 жилийн хүүхэд гэдэг дээр чинь яваад байгаа. Тэр чинь ингээд би чи одоо миний хэлэх гээд байгаа юмыг ингээд та бүр заваа болчихсон. 10 жил бид дээр нь яриад байгаа шүү. За окей. Залуус дүүнэр минь ээ. Хайр сэтгэл аз жаргалын хэмжигтэн бас чинь энэ баялаг биш шүү гэдэг л шүнийгч хайрламаар байвал ямар ч нөхцөлгүйгээр тэр хүнээс юу ч хүсэхгүйгээр зүгээр л хайр гэдэг юу вэ гэдгийг мэдрэхийн тулд тэр хүнтэй хамт бай. Цагаа зориул. Тэгэл болоо. За шээх үү. За шээч. За. Подкаст рүүмийн хамтрагчаар MFT Forex бид бүхэнтэй хамтран ажилладаг байлаа. За тэгэхээр ур чадвараа сайжруулах Demo Masters тэмцээн маань 2 дахь 7 хоногт үргэлжлэн явж байна. За нийт шагналын сан маань 82 сая төгрөг хүрснийг дуулгахад таатай байна. За нийт оролцогчдоос 165 оролцогч байна хасагдсан байгаа. Хэрвээ оролцохыг хүсэх юм бол та бүхэн $45 төлөөд дахин оролцох боломжтойг дуулгахад таатай байна. Тэгэхээр Demo Masters тэмцээн маань 4 сарын 18-ны хүртэл үргэлжлэх болно. Та бүхэн Demo Masters тэмцээнд оролцож топ 10 арилжаачдын нэг болоорой. За мөн үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол MFT Forex-ийн сошиал хуудасаас авах боломжтой. Тэнгүүд нэг сүулт ярьжсэн бэлэг гэж юм байгаа шүү дээ, тийм. Бэлэг гэдэг чинь өөрөө тусдаа бас амар том сэдв байгаад байгаа байхгүй тийм. Юу бэлгэлэх юм тийм. Үнд зүйл бэлгэлэх юм уу? Эсвэл юу бэлгэлэх юм? Эсвэл үнд зүйл дотор нь юу багтаад байгаа ч гэдэг юм уу? Амар олон юм маш олон юм багтаад байгаа. Тийм. Нөө love language гэж байдаг шүү дээ. Хайр хэл. Тийм. Чиний хайр хэл юу вэ? Өгдөг үү? Авдаг үү? Мэдэрдэг үү? Тийм. Тэнгүүд ингээд амьдралыг бэлэггүйгээр төсөөлөхөөр
амар уйтгартай. Тий. Хин нэгэнд ямар нэгэн бэлэг те юу ч өгж болно штэ хүнд те. Тэнгүүд би бол ингэж бодоо. Одоо саяны өнцөг дээр бол 50000 төгрөгийн бэлэг өгвөл те тэр хүн 50000 төгрөг байхад чам 50000 төгрөгийн бэлэг өгж гин үү? Эсвэл тэр хүн сая төгрөг байхад 50000 төгрөгийн бэлэг өгж гин үү гэдэг бол өөр ойлголт. Тий. Тэгэхээр гол нь чин сэтгэлээс. Тий. Тэгэхээр одоо яг юу өгч гин те? Юу өгч гин гэхээс илүү тийм ээ юу өгж байгаа нь чухал ч гэсэндээ тэр хүнд яг байгаа бүх юмаа өгж гин үү? Эсвэл бол чамд хугасалж гин үү? Хагасалж гин үү гэдэг чинь бас амар юм ялгаатай зүйл болж байгаа байхгүй. Тэгэхээр бүр амар шүү тийм. Тэгэхээр бэлгэний тухай ярив. Бэлэг гэдэг зүйл байхгүй бол баяр гэдэг зүйл юу нь яг юунаас үүссэн гэдээ бас ярьж болох юм байна тий. Одоо баяр бэлэг гэдэг чинь ерөөсөө л маань чам сүүлд жиндүүрийн дэлгүүрийн ооср өгсөн шүү дээ. Тэр хідэн ч төрөнийх байж болно шүү дээ. Тэгэнгүүт баяна жинлүүрийн орд баггүй юу. Тэгэнгүүт би тэрийг мэддэг. Тэгэнгүүт зүгээр ном авах гээд номны дэлгүүр дотор явж исэн чинь жинлүүрийн дэлгүүрийн ооср байхгүй юу. Тэгэнгүүт нь за миний анд чинь те жинлүүрийн орд тийм учраас ямар гоё юм өстой баяна энийг гоё баярлаад аавна да. Миний найз юм чинь те. Окей. За энийг авчи. Шууд авч авах. Тэнгүүд миний бэлэг гэдэг бол тэр хүнийг нэгдүгээр санагдуулсан. Тэгээд хоёрдугаарт хідэн ч төгрөгийн үнэтэй бай хамаагүй би чин сэтгэлээсээ өгж байгаа нь хамгийн гоё байхгүй. Би тэр хүнд машин ч бай, нэг ширхэг үзэгч бай өгсөн. Хэрэгтэй үед нь ч бай, хэрэггүй үед нь ч бай өгсөн. Зүгээр л би чин сэтгэлээсээ өгж байгаа байхгүй. Тэргээ өөрөө мэдрээд өгөх зүгээр л эсвэл зүгээр л ингэ байж байгаа л за энэ надад байж байгаа юм чи нэг зүгээр энд өгч маа. Бэлэг шүү. Гээл бас өөр те. Тэнгүүд зөвхөн чин сэтгэлээсээ өгсөн бэлэг бол үнэхээр надад бол үнэхээр л амар гоё байдаг. За бэлэг гэдэг сэдв байчи. Бэлэг дээр ярих юм байна уу? Одоо ингэ бодохоор би зүгээр ингэж бодож байна. Зөндөө баярууд байдаг. Баяр болгон өөр ингэсэн давуу талтай. Би бол сул талыг бол олж харахгүй байгаа баяр дээр. Баярын хамгийн чухал хэсэг бол бэлэг байхгүй юу? Тэгэхээр хүнд ер нь бэлэг өгөх ямар байдیں۔ Хүнд одоо жишээл бэлэг аваад баярладаг хүн байдаг бол бэлэг өгөөд баярладаг хүн гэж бас байгаа шүү дээ тий. Аль категорид нь манай зочд хамаарагдах юм. Ер нь бэлэг гэдэг зүйл байх ёстой юм уу? Би нөгөө өгөөд өгдөг нь ихгүй. Одоо хүнд бэлэг өгөхөр амар гоё. Тэр хүнийг баярлж байгааг нь харах тий. Эсвэл яг гоё баярлж гин үү баярлж сонгож байгаа үйл явц гоё тий. Мэдрэмж нь гоё. Тэр тэгж бодондоо гэж төсөөлөө баярлж байгааг нь ингээд төсөөлөх гоё тий. Тэгээ попрог шүү өчигдөр л ихэд зүгээр ажил дээр барбар дээр байж хахад нэг хүн нэг хөдөөнөөс нөгөө бат цөмбөрөөс орж ирсэн гэдэг нэг хүн шинэ өрөм авах уу гэдээ орж ирсэн байхгүй. Нэг өрөм аваад манай эхнэр өрөмөнд амар дуртай байхгүй. Тэгээ нэг өрөм авчаад гэрлүүгээ очичоод өрөм өгсөн чинь ямар гоё юм гэд өглөө бид за идэж байгаа ч гэж. Тэгээд нөгөө өгөнгүүт нөгөө тэр хүний баярлж байгаа нь амар гоё. Зүгээр л нэг өрөм өгөхөд л миний дуртай амиг авцсан байж гэдэг юм уу те. Эсвэл ойрд шинэ өрөм идэг ингээд өрөм идвэл амар гоё юм байна гэдэг нэг баярлж байгааг нь харах амар гоё. Тэгээд би нөгөө нэг их ч гэлтгүй баг ч гэлтгүй нөгөө нэг хүнд юм бэлэг өгөх амар дуртай. Амар гоё үү. Тэгтээ одоо юу гэдэг sorry. Сайн санжаахтай нэг хоёр татчихсан чинь юм ярмаар болчихлоо. Тэгтээ одоо нөгөө бэлэг гэхээсээ гадна заяа. Тэгтээ бэлэг гэдэг категори дотор энийг явж лоо. Гэхдээ яагаад гэдэг юм тэр хүн зориулж байгаа цаг хугацаа. Тэр хүн зориулж байгаа хөдөлмөр, хүч хөдөлмөр. Тэгээ тэр хүнийг одоо юу гэж амар гоё харцаар харах. Энэ бүхэн чинь тэгээд түрүүний хайр гэдэг сэдв рүүгээ л орж ийн л. Энд чинь тэгэл бэлэг үстэй. Тийм үстэй. Хэзээ ч төсөөлөөгүй зүйлийг нь өгч байгаа. Тэ. За энэ бэлэг гэдээ ярьсан чинь харин тийм. Баянаг хараадсэн чинь нөгөө нэг чиний өгсөн нөгөө нэг юу байсан шүү. Тийм. Байрны угаар гэсэн. Байрны найр болоод манай байрны найр болоод баянаа ирээд тэгсэн чинь баянаа амир хөөрхөн юм. Бэлэг дэмбрэлтээ ахыгаа гал голомтой бадрааж байгаа нэг гэсэн юм сүмнэрийн юм юу тулга юутай өгсөн. Зуухтай зүүн багхгүй наа. Бүх юмтайгаа ингээд
сүмнэр гал голомт те. Гал голомтой энийг миний яах ингээ бадраж байгаа гэдэг. Йоо ямар гоё юм бэ. Тэрэн зүгээр тийм үнэтэйч байсан хямдхан ч байсан тэр мөнгөний юу нь бол хамаагүй. Зүгээр тэр хүн надад зориулж цаг заваа зориул. Тэрийг одоо хаанаас ч авсан бас нэг юмас очиж авах гал цаг заваа зориулаад явсан байгаа шүү дээ. Түгжирээд очоод машина байл очиж аваад нөгөөдгөө боолгож нэг эзэх ингээд аваач үгнэ гэдэг ингээ бодсон. Тэр сэтгэл нь амар гоё. Нөгөө нэг бэлгшээл нь бас айгүй гоё. Гал голомтой бадрааж ингээд тулаг зуухан бүх юмтай ингээд сүмнэр унгууд амар баярлжсэн баг. Тэнгүүд хүнд ингээ нөгөө мэдэрч бэлэг өгнө гэдэг тийм айгүй гоё баг. Тэнгүүд санжаахт өнөөдөр одоо юу гэдэг чинь эхнэр хүүхдгүй байсан бол нэг охин ингээл найраал тэгэл санжаах руу олон л охин бичиж байгаа. Тэнгүүд тэр дундаас нэг охин шүү санжаахад тий ногоон өнгө дуртай хүнд ногоон өнгөтэй юм боинг жижигхэн юм. Тэгээ нөгөөх нь эндээсээ энэ хүртэл гэдэг юм боинг пак мэ бэлэг шүү миний зүгээс өгч бэлэг та баярлалаа өстэй. Ямар гоё юм бэ тий хүнийг нөгөө мэдэрч бэлэг өгнө гэдэг чинь хүнийг мэдрэн гэдэг чинь тэр хүнийг ойлгохын тулд тэр хүнийг мэдрэхийн тулд цаг хугацаа зарцуулсан байгаа байхгүй. Тэнгүү тэр хүнийг мэдрээд ойлгоод бэлэг өгнө гэдэг чинь бас тодорхой хугацааны одоо юу гэдэг чинь хүндлэл хайр явж л байгаа. Тэнгүүд бэлгнээс ер нь бол хүний бүх юм мэдрэгдэл юм байна л да. Тэгээ мэдрэх гэдэг зүйл нэрээ амар чухал юм байна тий. Тэгээ яаж мэдрэх юм тий. Яг яаж мэдрэх юм гэдэг чинь бас амар чухал байгаа байхгүй тий. Одоо юу гэдэг юм аа нэг юм. Одоо би жишээлбэл угаасаа баян хүнээс үнэтэй бэлэг өсөхгүй. Яа. Тийм биз дээ тий. Энэ угаасаа л нэг хідэн тэр бомын хөрөнгөтэй гэдгийг мэдсээр үжиж тэр надад зүгээр л нэг юм за магадгүй нэг 2-3 сая төгрөгийн бэлэг өгөх юм бол тэр хүний хувьд бол гэхдээ тэр нь ямар бэлэг байхаас шалтгаална л да. Окей зүгээр л нэг дэлгүүрээс аваад окей түрүүн гэзэг ярьж байгаа шиг ингээ цаг хугацааг тодорхой хэмжээнд зарцуулж байгаа ч гэсэн тэрнээс илүү цаг хугацааг зарцуулсан бэлэг байж болно шүү дээ. Окей. Найздаа зариулаад мань ингээ чамд ингээ те чиний давуу тал сул талыг чинь ингээ бичсэн дэвтэр өгье те. Найз нэг 30 хоногт бичсэн шүү ч гэдэг юм уу те. Тэгэх юм бол тэр хүний тэр баян чинэлэг байна уу надад хамаагүй над зарцуулж байгаа цаг хугацаа. Яг тэгвэл биднэрт эндээс жишээлбэл эхлэхөр орт хэдэн минут зарцуулах юм. За нэг 15 минут алхлаа гэж бодъё те. Бид нар цаг хугацаа яг адилхан нөлөөлөх байхгүй те. Тэрнтэйгээр яг адилханаар зүгээр төсөөлж бас болж ил. За надад нэг асуулт байна. Sorry guys. За чиний асуулт гэхдээ гоё шүү. Одоо таны амьдралдаа авч ирсэн хамгийн гоё бэлэг юу вэ? Хүүхэд биш шүү. Хүүхэд биш шүү. Чинь тэгтээ бас бодох асуулт байна те. Амьдралдаа авч ирсэн хамгийн гоё бэлэг. Баянаа бол нэр хэвээр нэр өдөрт бараг 5 бэлэг авч гинөө. Үнэхээр өөдмөр авдаг шүү дээ. Хамгийн гоё нь одоо аль нь ч мэдэхгүй би бол мэдэхгүй. Ганга наа чинь гэхдээ яг бэлгээрээ те. Яг бэлгээр юм шүү дээ. Тэрнээс нөө ээж аав хоёр манаа тэгсэн одоо юу гэж таад төрүүлсэн гэдэг юм бол биш үү? Миний эхнэр надаа тийм гоё хүү өгсөн гэдэг тийм туушир асуулт биш. Зүгээр тийм юм. Наа чинь гэхдээ хин нэгнийг бол гомдоох юм байна. Хэлэх юм бол яг нэг баярлах хүн тодорхой байвч гомдох хүн бас тодорхой юм. Тэ зүгээр л та зүгээр л надад тэр санаа бүгдийг хэлж чаж тээ. Зэрэг тээ. Тэ зүгээр топ 3 ч юм уу. Та нар түрүүн зөндөө бодоо өстэй. Одоо би бодъё. За тэгээ. За гээ захилээ. За хүүхэд биш шүү. Хүүхэд бол угаасаа энэ хорвогийн хамгийн том гоё бэлэг. Тэрнээс гадна одоо яг за та бодож та олчлоо. За олцсон. Хідэн насны төрсөн өдрүүл манай аав ч нэг утас өгч ийсэн тэрэнд л амар баярлж ийсэн юм. Тэр мэдрэмжинд ямар гоё утастай олчлоо шүү дээ. Нэг юм дэлгдэг юм Samsung-ийн нэг юм утас төрсөн өдрөөр өгч ийсэн. Тэр амар гинт хамгийн түрүүнд Yonk гэл ороод тэр. Та хэддээсэн? 10 жилд байсан юм а тэр 7 дугаар ангид байсан юм уу 6 дугаар ангид байсан юм тэр. Оо таныг одоо тэр дээр үед дэлгдэг Samsung гэдэг ч юм бас. Үгүй харин тэгэл харин би бүр ямар гоё юм говцтой олчлоо гэж амар гоё микрофонтой харьцаа сурцсан хүмүүс үнэхээр өөр юм а тий. Ингээ шидэл ингээ татаад ингээ шидэл. Тэр бэлэг байна. За баянаг чи өөрийнхөө хэлээч. Чи хэлж. Мэн бодож би бас бодож байна. Асуусан хэрнээ бодож байгаа. Наа чин гэхдээ бодгоор асуулт байна. Тийм байна. Тийм байна тий. Шууд маа гэдээ хэлчихгүй.
Би бол шууд цэлтрийн гацаанд орж байгаа байхгүй. Миний хамгийн том авч исэн амар гоё үнцэнтэй билег бол би хайрт хүмүүсээ аваагүй. Одоо relationship дээр байгаа хүмүүсээ аваагүй, хүүхдээсээ аваагүй, яхаасаа ихчээсээ бүгднээс нь аваагүй. Гэхдээ намаа ингээд дуу хийлээгээд дуу хийж ийн гэдэг анх ингээд ээждээ хэлэхгүй. Окей гэсэн. Би энэ бүх юма зориулна. Би уусаал тэгээ хэлчихдэг. Би энэ бүх юма зориулна. Энэ бол миний цаг хугацаа. Бүх хүмүүс тэгээд хэлчихдэг. Тэгэнгүүт нэг өдөр би зурагттай амьдэрдгээс ээжтэй гэр оролт дэш андагаас дэш алхаал хөлдөж үгүй суусаас дэш алхаал мөнгө авахгүй. Ба алхаад орсон чинь ээж за мэ гэлтэй чинь манай ээж мэд ч юм бол угаасаа л тийм хүмүүс ихгүй. Хүн бэлэг гэж уншаа. За ингээрээ мингэр гэдэг хүмүүс биш. Тэнгүүд мэ гэл хүчтэй. Энэ юу юм? Гэтэ амар гой боолгоцсон. Юу ингэ задлаад үлж байгаас. Па 3 дахь курсын хөлт задлсан чи дотор нь EKG-ийн микрофон. Ерөөж байгаа байхгүй. Бүх юмараа ерөөж байгаа. Тэнгүүд тэгэл окей тэрний энергийн хувьд тэр бэлэг ингээ ирэнгүүт тэр хүн сэтгэл гаргасан байна. Тэ 470 мянган төгрөгийн микрофон давж өгсөн байна. Миний ээж тийм баян хүн байгааг тэр үед. Тэгэнгүүт ямар гоё юм бэ? Би авч чадахгүй шүү дээ нэг. Мань чамраа оройн видео кол хийстэй. Ээж мик аваад гэжлээ. Тэгэнгүүт миний ээж цаг хугацаагаа зарцуулсан байна. Наа ойлгож байна, мэдэрсэн байна, тий. Тэгээ наа хүндэлж байна. Миний ирээдүг ерөөж бүх юм айгүй гоё болгосон. Тэнгүү тэгэл окей. За миний сонирхол, миний мөрөөдөл бол тэр чимээс өгж байгаа бэлэг хүнийг ингэ шолоод олчихж байгаа. Би ээжтэй баярлаа гэж хэлж чадаагүй. Ичээд. Одоо нэг сайхан баярлалаа хэлээч. AKG-ийн P420 гэдэг мик авч өгсөн ээжтэй баярлаа. Одоо ханаас ч авсан мэдэхгүй. Тэр бол гэхдээ сүүлд нэг AKG гээд гигантингийн нэг газар бол байсан. Тэгтээ миний ээж хаанаас тэрийг олсон те мэдэхгүй. Ээжтэй бол хайртай угаасаа хайртай гэдэг хаан ч хэлдэг. Бүгдэн дээр нь л хэлдэг. Тэгтээ ээжээ тэр бэлгэн дээр ч хүн та миний тэгтээ юм бэ тий. Та миний зам мөрийг яг тэгшилдэг та хийх ёстой юм бүгднийг хийсэн. Миний ээж бол те. Баярлалаа. Зүгээр би эндээс юу харж байгаа гэхээр ийм байна л да. Энэ нэг ийм цаг хугацаа л амар үнэтэй байгаа биз дээ. Тийм. Хизээ өгөх нь те. Хүнд яг ямар үед өгөх нь амар чухал байгаа байхгүй. Тэрнээс бэлэг байж болно. Тэгээ угаасаа цаг хугацаатай л холбогдоод байна л да. Хүнд ямар бэлэг өгөхөөс шалтгаалаад тэрийг өгөхийн тулд өгж байгаа хүн ямар цаг хугацаа зарцуулсан юм. Гээл цаг хугацаа ирдэж байгаа жишээ нь те. Тэнгүүд таны түрүүний ярьсан сая төгрөгтөө 50000 төгрөгийн бэлэг өгөх. 40000 төгрөгтөө хүн байжснаа 50000 төгрөгийн бэлэг өгөх. Гэдэг чинь бүр энэ чинь сэтгэл зарцуулалт байхгүй. Тийм үү? Миний гой бэлгээ би санчлаа. Надад нэг юм юу гэдэг байсан. Нэг юм улаан машин. Тэгээд дээр нь нэг юм юу гэдэг байсан. Ийм богоон байдаг байсан. Тэгээ энэ хоёр тусдаа л да. Тэнгүүд одоо Гэзибт хоёр жоохон байхад чи Гэзибт мань чи одоо нэг 6-7 тал байсан баг. Тэгээ бодохоор нэг юм тэр үед тийм гоё бэлэг байдгүй байсан. Ингээд машин ингээ эргэлддэг. Тэгээ гэрэл мэрэл нь өөрөө ингэж Феррари ч нэг ингээд гэрэл нь ингэж онгож монгоод шүү дээ. Нээж асдаг тийм бэлэг байгаагүй байхгүй юу. Тэгээ тэрийг надад өгч ирсэн юм. Тэгээ би тэрийг амар нандинаад тэгээд бүр ингээд бид нар одоо манай хүүхд бол жишээлбэл би ингээ хүүхдтэй гоё тоглоом аваад өгөхөр ингээд ингээл хайрцаг ингээл ураал ингээл шидэл хайчдаг аахгүй юу. Тэгтэл би тэрийг амар нандин гэсэн учраас би тэрийг хизээч хайрцаг хүртэл нандинсан байхгүй. Тэгэхээр одоо ингээл төрөүний нөгөө нэг 5 дуу гэж хэлэхэд та хэдийн толгойн дээр таг гэж орж иж байгаа 5 дуу байгаа шүү дээ тий. Энд чи одоо ингээ сүулт нь 1000 ингээ сэргээгээ бодсон ч гэсэндээ араас нь шин дуунууд нэрээ тэр байсан юм биш гэж орж иж байгаа ч гэсэндээ та хэдийн нод санаанд хамгийн тод үлдснүүд нь л хэлж орж ирж байгаа гэж би бодож байна. Яг тэрэн шиг надаа бас яг энэ бэлэг орж ирж байна. Тэгэхээр энэ миний хувьд амар гоё бэлэг. Хэдүүлээ яг хоёрыг ярьчих уу? За тэгье. Болоо шүү. За дараагийн гойч. За минь болцсон. Тийм үү. Тий. Дараагийнх нь ярих юм бол би ерөнхий юм ярих гэдэг. Тий. Дараагийнх нь болохоор би зүгээр нэг юм
хүн болж төчсөндөө баярлалдаг. Энэ миний бэлэг гэж боддог. Тийм. Тэгэл нөө нэг юм одоо нөө ертөнцийг ойлгох ойлголт маань гээл өдөр ирэх цум ингээ өөрчлөгдөж байгаа учраас би зүгээр л энэ хорвоо сэдв байна. Тэгээ энэ хорвоо ертөнц дээр хүний заяаг олж төрсөндөө баярлалдаг. Энэ бол миний хамгийн том бэлэг гэж боддог. Би энийг сая ярих гэж ийсэн аа. Бэлэгчи яг бэлгээр эвддэг асуусан байхгүй. Тийм. За тийм л. Тэнгүүд за би 2 дахь чи тэгээд 2 чи тохиолдох. Тэнгүүд одоо нөгөө мэдрэн ойлгоно гэдэг юм биш. Тэнгүүд би бүртөө гэдэг нэг охинтой танилцаад ингээ харьцдаг гэсэн. Одоо хэдэн оны зам блэ? Ярих хэрэг байгаа юм. Дараа тэгээ чи тэр үчи боловлохгүй байсан юм аа. Бити ярьдаг хөө. Манд тэгэхгүй манд бэлэг ярьж. Тэнгүүд санжаа хараа. Би нэг юм цомог нээсэн заяа. Тэнгүүд тэр цомог ингээ зүгээр л ингээл YouTube-ээр аплод хийж байгаа шүү дээ. YouTube-ээр аплод хийсэн юм цомог. Тэнгүүд хинч надад баяр үргэв. Яг гэвэл би цомог нээчлээ дээ. Гэлээ дотор бодож байгаа шүү дээ. Тэнгүүд ингээ 12 дуу аплод хийсэн. Тэнгүүд тэр дунд бүртөө гэдэг охиндод ингээд юм харьцаатай байсан. Тэгсэн чинь наа ингээ хинч мэдэхгүй байгаа юм шиг юм муухай мэдрэмжтэй хүн юм хийчихэд тах чинь 12 дуу гэдэг чинь тэнд цаг хугацаа бүх сэтгэл зүрх ингээд айгүй гоё юмнууд явж байгаа тийм үү. Тэгвэл мөнгө байхгүй учраас ийм ядуу учраас зүгээр л нэг юм өөрийнхөө зохиосон зургийг тавиад 12 дуу аплод хийчих. Тэгсэн чинь бүртөө надад хурж ирсэн. Би тэр хүнд цомог нээжлээ ч гэж хэлээгүй. Тэгээ байсан наа ингээд нэвч судалдаг байсан байгаа байхгүй. Тэгээ би нэг постерын зураг авалчаад кинон тоглож ирсэн. Постерын зураг авалчаад гараад ирсэн чинь нэг дуугар залгаад байна гэж. Би энэ маа цэцэг гэдэг байхгүй. Тэнгүүд би юун цэцэг юм гэсэн чинь цомог нээсэнд маяр хүрх. Тэнгүүд тэр ингээд энэ миний 2 дахь бэлэг шүү заяа. Ингээд шууд гүн сэтгэл гэсэн. Санийхаас чарайш. Гүн сэтгэгдэл үлдээж байгаа байхгүй. Хинт ч хэлээгүй зүгээр өөрөө ингээд затсан тэнгүүд наваа судалсан байна, наваа ойлгосон байна. Бүх дуунуудыг сонссон байна те 24 цагийн дараа. Тэр дуунаа чинь тэр үг нь аюу гоё байсан шүү. Маа баяр уу цомог нээсэн. Тэнгүүд окей, миний дуу хүрэх хэвээр хүндээ хүрж ил байгаа юм байна. Ийм мэдрэмж авчихсан 2 дахь. Урам. Тэр байгаагүй байсан бол би одоо юу гэдэг чи өөр хайранд хийхгүй байсан ч юм. Мэдгүй байна бол тэгж бод. Гэтэ бүртөө чамд маш их баярлалаа. Одоо сөүлд байгаа. Одоо улс төрийн чиглэлээр сурдаг гэх юм уу? Тийм охин байдаг. Надад тухайн үед одоо юу гэдэг харилцаа тогтоож над тийм их урам өгсөнд баярлалаа гэж хэлнээс тийм шүү дээ. Одоо амьдрал нэмэр болсон хүмүүс нэг. Одоо тэгээд өнгөрсөнд ер нь таарсан бүх хүмүүс сайнаарч муугаарч нөлөөсөн одоо байгаа намайг бүтээдэг шүү дээ, тийм болохоор бүх зүйлд бас талархаж яддаг. За бэлэг. Бэлэг. За миний бэлэгний хувьд гэх юм бол яг юу л да. Жохон юу л юм байна. Ерөнхий асуулт. Би хүнд өгч гэсэн бэлэг дээр тусалсан хүний бэлэг гэх юм уу? Хүн бэлэг өгчөөс чи энэ гоё юм байна гэдэг өгсөн юм байна. Үгүй тэгээгүй нөгөө яаж исэн байхгүй. 10 жилдээ би нэг охинтой өрхдөг байсан байхгүй. Тэр одоо бодоход бол тэр л миний анхны яр байсан бэлээ. Тэгээд энэ илүү үү? Тий. Тэгээд За. Чи 7 хоногийн өмнө тэр энэ дуу хийгээ үстэй. Өнгөрсөнд юм чи одоо тэр хүн ямар ч амьдралтай болсон байгаа юм лээ. Тэгээд тэр гэр бүлийн хүмүүс нэрээ үзчихэл зүгээр өнгөрсөнд их мэдрэмжний тухай ярьж байгаа шүү. Тэ бас тэг яах гэдэг юм биш шүү. Одоо ингээд наашаад ингээд remind хийхээгүй тэр remind хийх гэдэг юм биш. Тэр нөгөө мэдрэмжний тухай тэглээч тэр охины тухай ярих гаагүй. Тэр охинд л өгч ийсэн. Тэгээд нөгөө шоколад хайлуулад нөгөө нэг солилцдог байсан байхгүй. Тэгээд би тэр солилцохгүй үзчих би шоколадаа хайлуулад тэгээд ягаад ч үлээ нэг оройтод би ингээд унтчихсан чил аав ээж хоёр галтгоон ингээд хэрэлдээл юм. Хааны гэж дууддаг аав ээж хоёр нэгээ. Тэгээд манай аав ээж хоёр ч амар романтик гадаад тутад амьдарч байгаа хурцэрсэн хүмүүс болохоор ч тэр нэгэндээ хүүхдийн хажууд чамаагүй нэг тий юм хааны маань гэдэг ингээд нялуурчдаг. Тэгээд тэр хоёр тэгээ хоорондоо ингээд шүү дээ хааны маань ингээд хэрэлдээд би гайхаад ингээд нойр мөг очиж харж исэн чинь
ийм бурмаар чихрийн бурмаар миний хайлуулсан зүрхэн шоколадн дээр Б дээр нэмдэг нь Э гэж биччихсэн аав ээж хоёулаа. Тэр бол тэр энэ бүр амар байгаа шүү дээ. Наа чи бол бэлэг байх шүү. Тэр нь мэдрэмж тэр яг нөгөө нэг юуг бодоход бол энэ хамгийн түрүүнд орж ирлээ. Тэгээ хоёр дахь нь болохоор зэрэг би нөгөө нэг баг байгаад 1 2 дугаар ангитай Эрдэнэтэд байдаг байсан. Эрдэнэтэд төрсөн. Тэгээд аав ээж хоёр маань намайг ер нь нэг ухаан орохоос өмнө хоёулаа гадаадд олон жил амьдарсан хүмүүс болохоор би нөө эмээ дээр өссөн. Тэгээд нэг хотод одоо аавын талын хамаатнууд дээр ирдэг. Хаяадаа нэг ирдэг байсан. Тэгээд Улаанбаатар тэр үед ч юм жоох хөвгтд гой санагддаг ус. Тэгээд намайг нөгөө нэг одоо хүргээх Чехийн элчинд ажилладаг байсан. Чехийн элчин лүү дагуулж орж исэн. Тэгээд би тэр үед нөгөө нэг ингээ уйланхаа ингээд юуч ийм амтны мэдрэмжэн дээр ингээд нэг юм одоо нөгөө гестава юун дээр тоогооч бяцхан уулган дээр нэг ингээд юм амт амтагдангууд ингээд гэл орж ирдэ штэ нэг нөгөө нэг ратату тий ратату тэрэн шиг нэг юм амтны мэдрэмжийн ингээд яг тэр үед бэлэг болгож авч ирсэн. Гэхдээ тэр нь монгол хүн биш. Тэр Чехийн элчин сайд ажиллаж исэн чех хүн бохгүй. Намайг үйлдэлсэн чинь нэг юм тавган дээр ийм өнгийн нэг юм юу гэсэн бэ? Тавган дээр ратату ийм бөөрийнхи тавган дээр. Гэхдээ ратату биш шүү. Тэрнтэй адилхан мэдрэмжэн дээр ийм хар өнгийн юу өгч ирсэн юм. Кейк юм уу? Бялуу. Тэгээ би тэрийг яг тэр үед ингээд амсч ирсэн мэдрэмж тэр мэдрэмжийг бэлгэлсэн тэр мэдрэмжийг ингээд одоо тэрийг давхойц тийм кейк би одоо болтол идэж үзэж байгаагүй. Бүр амар сайн. За. Тэр бол тэр чех залуугийн бэлэг байсан. Тийм монгол хүн биш. Ойлгочлаа. Ойлгоцоо. Сайн амсчлаа. Яг тийм амсчлаа. Би сайн амсчлаа. Гэнэс бэлгийн би бэлгийнтэй бэлэн гэж. За. Надаа бол яг тэр аав ээжийн утаснаас өөр тэр юу шүү дээ. Би тэрийг бас танд амар орсон юм баг гэж бодчих. Таны өмнөөс ярьчихгүй. Тэнийг санагдах юм болов уу? Яри. Юу нөгөө нэг машинтай болоод хуйгаах нэг ингэжсэн ингээд тэрэн дээр та ингээд бас амар гоё ингэж хөндлөж явд юм байна. Ямар гоё бэлэг вэ гэж би бас бодож ирсэн. Тэр бас гоё бэлгүүдийн чинь нэг тоо тий. Түүхэн ч гоё шүү дээ. Яг түүх за тийм ээ тийм. Гоё л яриа. Түүхч бол бас танд дээ өмнөх нь өөр яг хав. Тий. Машинаа сольчоод хуйгаа ах дээр яваад очсон чинь яг нэг коронавигийн үеэр чинь нэг хүн болгон санхүүгийн асуудалтай байсан шүү. Тэгсэн чинь хуйгаа ах дээр яваад хуйгаа ах дээр. Шинэ машин авчихсан юм за хоёлоо явъя гэд. Хааш явах нэстэг машин орё гэд. Тэг өөрөө ингээд дансантахаа үзүүлж байгаа байхгүй. Одоо 60,000 төгрөг байна. 50,000-д тааруулаад чи юм авснаа нэг үнэртүүлэгч алчуур юу өвчлээ баах юм авснаа. За маа биелэх шүү өөр 10,000 төгрөгтэй өгөлтлээ. Дараа гайгүй болохоор би чанд банкын чинь дүүргэж өгнө гэд нэг тэгчихсэн. Тэр бол бас нэрээ үнэтэй бэлгүүдийн нэг юм биш шүү. Яг амар гой санагдчихсэн надад. Оо ямар гоё юм бэ. Чанар амтыг нэг дороос мэдэрнэ. Яг л таныг хүсдэг амт Oxbar. CU болон өөрт ойрхон бүх сүлжээ дэлгүүрүүдээс та бүхэн Oxbar-ыг худалдан авах боломжтой. За окей. Тэгээд хэдүүлээ бас ойролцоогоор 2 цаг гараа ярьсан байна. Тэгээд гоё чин сэтгэлээсээ ярилцлаа. Би бол чин сэтгэлээсээ ярилцах дуртай. Тэгээд чин сэтгэлээсээ ярилцж байгаа хүмүүсийн үгүйсээ мэдрэмж өөр байдаг. Тэгээд подкаст юм байна. Хүндлээд урилга маань аваад хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд юу вэ? Дуус холоогүй. Тий. Ийм байгаа нэг сүүлийн 2 асуулт байгаа. Тэгээд нэгдүгээр таллаар миний яриаггүй та бүхний ярихыг хүсэж байгаа сэдв байгаа юу гэдэг юм байна. Яг тэгэхээр нэг би ганцаараа ярингуутлаа би сэдвийн бүх ингээд ярьцлахын бүх сэдвийг гаргаад тэрний тухай ярилцсан гэдгээр шодрог бос гэж бодож байгаа байхгүй. Гэтэ яг сая л гангаа гоё сэдв гаргаж ирээд тэрний тухай ярьлаа. Тэгээд өөр ярилцах сэдв байх юм бол микрофон нэлттэй шүүжлээд байгаа. Одоо ийм л юу байдаг юм байл да. Тэгээ энэ сэдвийн талаар бас ярилцаад эхлэхэд гейз яхаас эхлэе гэж бодож байна тий. Ийм л юм байна. Одоо нөгөө хүмүүс чинь одоо ерөөхдөө нөгөө нэг одоо энэ нэвтрүүлгээс ч гэсэн цаашаага бит хоёр ингээ олон нэвтрүүлэгт харагдаад ингээд яах вэ?
харагдах байх. Өмнө нь ордгоо байснаасаа илүү одоо нөгөө харагдах хэмжээний болцсон. Одоо эн чинь нөгөө нэг юм байх шаардлагатай зүйлсүүдийн нэг болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань мэдээж одоо тоглолтоо хийж байгаа болохоор ерөнхийдөө бол нэвтрүүлэгдэд ороод явж байгаа гэж одоо хүмүүс харахад бол үгүй ээ бид хоёр тэгж байгаа болохоор ороогүй гэж хэлэхэд тийм юу биш байгаа даа байхгүй. Хэлэх нь тийм зүйтэй биш байгаа даа. Тэгэд мэдээж тэрнтэй минь хамааралтай учраас энэ дээр бас орж ир тэрнийхээ тухаас ярих гэж ингэж бас орж ирсэн байгаа. Тийм болохоор бас сүүлийн үед бид хоёр бас нэлээд олон нэвтрүүлгүүдээр харагдана. Тэгээ нэвтрүүлэг болгон дээр бид хоёр чинь сайн харагдаж болно, муу харагдаж болно. Тэгээ эн чинь нэг бас бид хоёрын зорилго нь бас үзэж байгаа хүмүүсээ хүндлээд бүх нэвтрүүлэг дээр ингээд адилхан байгаад байж болохгүй, яриаггүй юмудаа бас ярьчи гэсэн юм муу санаа агуулахгүйгээр л илэн далангуу ингээл яриад тэг ингээл одоо энэ тэр нэвтрүүлгийн дүрмэн ууж иддэг байвал уугаад идчихээ тэг ингэдэг бол тэгчи чөлөөтэй байдаг бол чөлөөтэй байчи гэл ингээл эцэг бас үзэгч сонсогчд тэг ингээд тэр хүмүүст бас тухтай байдал үүсгээд энэ ямар хутлаа гэдэг тийм мэдрэмж өгөхгүй тулд бас ингээд бас гол нь нөгөө нэг урьж байгаа хүмүүсээ гомдохгүй гэдэг философи ч юм уу тийм байна. Тийм болохоор бас нэг яг яриаг үлдээс юм юу байгаад байна гэвэл бас энд бас манай одоо тоглолтын маань одоо маш олон хүмүүс хийж байгаа тий маш олон хүмүүс хийж байгаа. Тэгээ энэ дундаа бол бид хоёр бол яг нэг найруулга тал дээр бол яалтчгүй гээз яхахыг одоо сонгох шалтгаанаас хажууд нь бас хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. Бид хоёр хамгийн анх яг гэлбэгээл тоглолт хийж байхад тэнд миний ах байж л байсан тий ер нь ингээл одоо Монголын одоо нэг артист дуучид тоглолт шоуны ард гээз яах байхад бид нар тайвширдаг тий тэгээд за энэ хүн баамч асуудалгүй тий за тэгвэл одоо жишээлбэл нэг ай маяагийн нэтрийг ингээл явж идэг ай тавиулдаг ингээл манай менежерүүд эдэр чинь цогтой тоглолтуудаар явна шүү дээ. Тэгчээд тэр хүмүүс чинь гээз яах харснаа тайвшраал тэр үгээр явуулж тиймэргүүл явчихдаг байхгүй шууд. Тийм үү. Тийм шүү дээ. Тэгэхээр тийм их гоё boundary үүсгэсэн тийм хүн тэгээд яг тоглолтыг бид хоёрын одоо урилгыг хүлээж аваад яг тэр тал дээр ямар ч асуудалгүйгээр орж ирээд ингээд ярьж байгаа, хийх гэж байгаа зорьсон юмнууд нь хүртэл одоо бид би ч гэсэн хэлээг байгаа гэж яах та үнэхээр их баярлаа. Би бид хоёрыг ингээд тоогоо те ийм амар хипхоп хүн хайрын дууж байгаа хоёр хүний зингэлтгийн зүгээр л нэг өдрийн тоглолтын дээр шууд найруулгаар нь орж ирэл те ашиг харсан янз бүрийн юм бол байгаа л хаа гэхдээ гээзэх орж ирнэ гэдэг чинь ямар ч санаа зовх зүйл болчихгүй бид. Найруулга дуу тавилт мавилт янз бүрийн юм дээр те тэнгүүд одоо ийм олон хүн үзэх байх. Санжаахын үнэдэн дээр ч гэсэн одоо ингэ хэлчихэ. Дүүн бол үнэхээр танд хэлээгүй ч гэсэн те үнэхээр их баярлалаа. Хоёр дүүд нь амар уран болж байгаа шүү. Гээзэх найруулга дээр цог байгаа баянатай цог гэдэг бол энэ бол power. Яг тэгвэл энэ soul power болж байгаа юм. Найруулга дээр гээзэх байгаа шүү. Окей. Баярлалаа. За баярлалаа. Тэгээ энэ одоо үзэж байгаа хүмүүс одоо чинь юу гэдэг бид хийдэг зөвхөн уран бүтээлийн тэ эсвэл энэ ивент дээр л энэ хэд ингээд хамт явж идэг. Бусд үе дээр бол зүгээр уран бүтээлийн ах トゥ гэж бас харж иж магадгүй те энэ хэд ингээд байнга хамт явж идэг ч юм уу. Эсвэл энэнд очихоор ингээд хамт байж идэг. Яг амьдрал дээр яг нэг дүүнэр те яг амьдрал дээр шүү яг уран бүтээл биш. Entertainment тал дээр яг амьдрал дээр бол надад яг цөөхөн хідэн дүүнэр байдаг. Тэдний нэг нь бол энэ хоёр. Тэгээд энэ хоёр ч гэсэн өөрт нь гэж өөр шийдийн өөр янз бүрийн асуудал болох юм бол би биенийхээ арыг даагаад чадах юм юу анах нь яаж ийж туслаад дэмжиж те та хоёрыг ингэсэн явж тэрийг ингэж гэд амьдрал дээр ч гэсэн би дуурал сайн ах дүүнэр амьдралын ах дүүнэр тэгээд хоёр дүүгийн тоглолт 5 сарын 24-нд Түзэнгэлд хүрээлэн болох гэж байна. Энэ бол яг сүүлийн 4-5 жил хийсэн бүх уран бүтээлийнхэн тайлагнал. Тэгээ энд 4-5 жилд ямар дуунууд хийсэн байна бүх юмнуудаа сонсогчтой хүргэе. Тэрийг хүргэхдээ яаж гой хүргэх үү гэдэг тал дээр ажиллаж байгаа баян наатаар хоёулаа ажиллаж байгаа. Тэгээд хоёр дүүгийнхаа тоглолтын дээр хайруулагчаар нь ажиллаж байна. Тэгээ баян наатаар ингээм хамт юмнуудаа хийгээд гангаа болохоор дуунуудаа аудийнхаа талынхаа бүх талыг хариуцаад ажиллаж байгаа. Тэгээд ямар ч сан уламж тоглолтоос одоо өөр найруулгатай өөр юм үзүүлэх гээд бид манай баг хамт хичээгээд ажиллаж байна.
Тэгэл гоё юм үзүүлэхийн төлөө л зорж ин доо бидэд. Уламжлалт тоглолт биш. Арай өөр найруулгатай гэх юм. Тийм байна да. Тэгэд энэ том ажлынхаа ард гарах гал хэдүүлээ. Тал чадхаараа хичээгээл зүтгэл явж гин. Тэгээд 5 сарын 24-нд бид эдийн энэ олон хоногийн хөдөлмөрийг бүгдөө ирж үзээд түн шинжилгээгээ тавиад ямар хуу юм хийсэн байна гэдгийг бүгдөө ирж үзцгээгээрээ тэгээд бидэд чадах бүхнээ яаж гоё болох уу гэд чадах бүхнээ бэлтэж байгаа. Тэгээд 5 сарын 24-нд Төв цэнгэлт хүрээлэнд Гангбей тоглолтын кассета тоглолтын дээр Гангбей тоглолтын шиж Гангбей хамтлагийн кассета тоглолтын дээр бүгдээр ирж бидний юу бэлдсэнийг үзээрэй. Тэгээд маш гоё юм үзүүлэхээр бэлтэж байгаа шүү. За окей. За маш их баярлалаа үзэгчдээ. Тэгээд подкаст румын хэрэг өндөрлөж байна. Хамтаас үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд хамгийн сүүлд бид рүү 2 асуулт байгаа гэж хэлсэн. Эхнийх нь асуусан. Хоёр дахь нь оллоо зэрэг подкаст маань таалагдв. Та бүхэн маань тухтай байж чадв. Подкаст маань ерөөдөө ямар санагдав? Тухтай гоё яг хэлж ярих гэсэн юм бүгдийг ярьлаа. Чин сэтгэлээсээ үнэнгээсээ ярилцлаа. Ямар ч баггүй те амар шатлаа баха. Хоёулаа яалч хүнийг дуусгацсан те. Дуусгацсан яах вэ тиймстэй. Тэ. Би бол амар шогтлоо. Энийг ихтэй оруулчаарай. Гамбатрай сах маань тэн сууж гээ. Тэн маа нэг бро сууж гээ. Айгу гоё газар байд юм байна. Би энэ хоёр давхрыг байрныхаа хоёр давхрыг ийм гоё газар гэж би бодог. Амар шат. Nice. Энэ манай байр ихгүй. Гэхдээ хоёр давхар нь ийм гоё байдаг гэж би бол бодоагүй. Гэхдээ ингээд тогтчихсон юм бро. Тийм байна. Тэнгүүд хүн юм сэтгэл зүрхийг гаргана гэдэг бол яг юу вэ гэдгийг харин яг хүн хийж байгаа юмнаас нь хардаг байхгүй. Амар гоё юм. За окей. Өнөөдөр л амар гоё өдөр байлаа. За маш их баярлалаа үзэгчдээ. Тэгээ подкаст руу өнөхөр өндөрлөж байна. Хамтаас үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд чин сэтгэлээсээ ярилцсан зочдоо бас маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн зочд маань Тэжи Гэзи тэгээд манай Баянаа байлаа, Гангаа байлаа. Тэгээд хамтаасан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Подкаст өнөхөр өндөрлөж байна. Хамгийн гол чин сэтгэлээсээ ярилцсан зочдоо маш их баярлалаа. Чин сэтгэлээсээ ярилцах гэдэг бол тусдаа зүйл гэдэг байна. Тэгээд хамтаасан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд Powered by Airplane аялын өгжөөрөд явдаг байгаа. Тэгээд бид бүхнийг байнга дэмжиж ажилладаг. Oxbar MFT Forex гэрэл зээл application мөн Bacchus бид бүхэндээ хамтарч ажиллаж байгаа бол Shopee энэ удаагийн дугаар дээр бид бүхэн хамтарч ажиллаа. Shopee. IM Motors бид бүхэндээ хамтарч ажиллаж байгаа. IM Motors-ийн мэдээллийг та бүхэн маань вебсайтаас нөлөө авах боломжтой байгаа. Тэгээд энэ удаагийн дугаар дээр мэн чин сэтгэлээсээ оролцсон, чин сэтгэлээсээ ярилцсан найзуудаа, түүнэртээ маш их баярлалаа. Ирэх дугаар эргээд уулзцгаая. Баярлалаа. Powered by Airplane. Аялын хөгжи. Подкаст румын хамтрагчаар намайг сэргээдэг, онцгой болгодог Bacchus брэнд. Shopee цэгийн I am Motors. I am what I am. MFT Forex. Oxbar. Гэрэл зээлийн аппликейшн.